бэлтгэн үзүүлж байна. Бэлгийн өдрийн тооллын 17 дугаар жарны ургуудаг чимээг Шоронгохой жилийн өвлийн нүнд улаан хулган сарын 23-ны өлзий өчрөд үрдсэн бэлэг дэмбэр сайн өдөр буюу аргын тооллын 2020 дугаар оны 1-р сарын 18-ны өдөр Дорногов ангийн айраг сумын нүдэн бригадын нутаг их цав хэмээх цэлгэр удам сайхан хөндөд зохион байгуулагдсан бүлэгч ирсэн хэмэр 2020 тэмцээнийг ийн хөврөн гэхээр нь бэлтгэн үзүүлж байна. За уутан дэлгэр Монгол эх орн минь аль хэзээ цагаан нэлээд нөмөрсөн энэ сайхан цаг мөчөд буюу идэр гурван эсийн жавар тачигнан байгаа энэ сайхан цаг мөчөд адууны элчинд жавар тайлгарсан нэгэн сайхан өдрийг Дөрвөн аймгийн 49 сумдын адуучин залууч оролцсон бүлэгч ирсэн хэмэр 2020 тэмцээний нэрийн дөр амжилттай сайхан зохион байгууллаа. За энэ хүү тэмцээнийг Дорногов аймгийн цагаан дэлгэр сумын малчин ард наран цэцгийн дэлгэр бидэг. За Дорногов аймгийн айраг сумын аймгийн алдар туяач мянгат малчин Батцэрэнгийн баасан зүрэн Дорногов аймгийн цагаан дэлгэр сумын Наваа Арвдангийн Отон баяр болон түүний дөрвөн Дорногов аймгийн цагаан дэлгэр сумын Ариас Наваа Арвдангийн баяр сайхан нарын хөө санаачлан ивент тэтгэн зохион байгууллаа. За өнөөдрийн Дорногов аймгийн айраг сумын нүдэн багийн нутаг их цав хэмээх энэ сайхан дэлгэр удам мөндөд зохион байгуулагдаж буй. Бүлэгч ирсэн хэмэр 2020 тэмцээнд Дорногов Хэнти Говь сүмбэр гэсэн Дөрвөн аймгийн 48 сайхан адуучин залуучууд И5 эдрийн жавхаагаан саран өрсөлдлөө. За ингээд өнөөдрийн их хоёр зингэл наадам бол одоо хэдхэн мөчийн дараа эхлэхэд бэлэн болсон байгаа. За манай одоо хүлгийн зам дээр татгалсан энэ цагт одоо Монгол хүнийхэн уугуулыг хөдөлмөр болго мал марлах эрдэм ухаан чамдан зориулсаж Монголын энэ уудам ихээр талыг эзэнтэй байлгаж байгаа атуусан сайхан залуучууд маань бас одоо И5 саран өрсөлдөд бэлэн болж за бэлтгэлийн бас одоо батааж байгааг үзэгчтэй авахын дэлтэн гарч байна. За Дорногов аймгийн айраг суманд өнөө жил одоо өнтэй сайхан өвөл болж байгаа. За өвс цас хоёр нь одоо тэнцүүхэн сайхан алгалсан энэ сайхан одоо өвлийн өнтэй сайхан одоо улиралд за энэ одоо арга хэмжээг өргөн дэлгэр сайхан зохион байгуулсан Дорногов аймгийн цагаан дэлгэр сумын малчин ард наран цэцгийн дэлгэр байдаг. За мөн одоо Дорногов аймгийн цагаан дэлгэр сумын угуул Наваа Арвдангийн Отон баяр болон Наваа Арвдангийн баяр сайхан Дорногов аймгийн айраг сумын аймгийн алдар туяач Батцэрэнгийн баасан зүрэн нар бол одоо ивент тэтгэн санаачлан зохион байгуулж за нутгийн залуучууд наадмаар нэг одоо цуглардаг бод нутгийн адуучин залуучууд бүлэгч ирсэн хэмэр 2020 тэмцээнд одоо өргөн дэлгэр сайхан хүрэлцэн ирсэн байна. За Хэнти аймгийн өмнөд төлөлийн сумд болох одоо Баян мөнгө дархан борон дөр зэрэг сумдаас одоо адуучин залуучууд хүрэлцэн ирсэн байна. Дорногов аймгийн хойдгийн сумдаас одоо олон сайхан адуучид хүрэлцэн ирсэн бол за мөн одоо Дорногов аймгаас одоо олон сайхан адуучид хүрэлцэн ирсэн. Дорногов аймгийн цагаан дэлгэр Говь ухтаад Баян жаргалан өндөр шил Дорногов аймгийн Луус сайн цагаан зэрэг сумдаас одоо адуучид олноороо хүрэлцэн ирсэн байна. За Дорногов аймгийн баруун талын сум болох Монгол улсад адуун сүргийнхээ доотлогоороос одоо хэрэгүүлдэг Эрдэнэт сумаас хүртэл одоо төлөөлөөр оролцож байна. За өнөө жил одоо Дорногов аймгийн айраг суманд одоо өнтэй сайхан өвөл болж байгаа. Тэр утгаараа бол одоо Дундгов аймгийн малчид бол одоо отор нүүдлэр одоо олноор ангарч ирсэн. За дэлгэсний харагдаж байгаа синкрдэлтэй сайхан адуучин бол Хэнти аймгийн авраг адуучин жил оруулах тэмцээнд одоо 2 жил дараалан амжилттай оролцож за шагналт байранд одоо жил гарч байсан Хэнти аймгийн дархан сумын адуучин хуйгийн буян дэлгэр одоо хүрэлцэн ирсэн байна. Ёсоор иргэнгийн удаар нутагтай хуйгийн буян дэлгэр гэдэг адуучин залууг бол одоо та бүхэн сайн мэднэ. Сүүлийн 2 жил Хэнти аймгийн авраг адуучин жил оруулах тэмцээнд тусуур одоо шагналт байранд уу одоо тэргүүн байр замн одоо 3 дугаар байранд одоо 2 удаа шилгараад байгаа ийм одоо сайхан адуучин залуу байгаа. Замн одоо Хэнти аймгийн Баян мөнгөсмас Монгол улсын авраг адуучин Таасрангийн Эрдэнэт одоо хүрэлцэн ирсэн байгаа харагдаж байна. Замн одоо Монгол улсын 2 удаагийн авраг адуучин Дорногов аймгийн айраг сумын төвшин жаргалын төвшин Эрдэнэс одоо өнөөдөр нутгийнхаа төвшин дээр зохион байгуулагдаж байна. Бүлэгч ирсэн хэмэр 2020 тэмцээнд одоо Эри хэмрээ одоо сэргээж за идэрхэн сайхан адуучдтайгаа бас одоо өрөлцөн ирсэн байгаа харагдаж байна. За гэгмэшлэн бол одоо нутгийн олон сайхан адуучин залуучууд хуран жуулсан бүлэгч ирсэн хэмэр 2020 тэмцээн ийхүү эгэлгээд бэлэн болсон байна. За өнөөдрийн тэмцээн бол одоо 3 төрөлөөр зохион байгуулагдана. За 1-р одоо төрөл нь бол уурга шуурга тэмцээн байгаа. За 2-р төрөл нь морьтой шургуулж ургалах тэмцээн. За 3-р төрөл нь бол одоо явган шургуулж ургалах гэсэн ийм одоо 3 тэмцээний нийлбэр дүнгээр бол одоо өнөөдрийн шилдэг адуучин бол одоо шилгэр болно. За ингээд олон сайхан адуучин залуучууд одоо уургийнхаа морьтой одоо хүрэлцэн ирсэн өргөн дэлгэр сайхан одоо 2 наадам энэ цаг мөчтөр гинхүү эхлэхэд бэлэн болсон байна.
За Дундгой аймгийн цагаан дээгээс сумын аймгийн хурц заслан Наваарав дэнгийн Отхон бэрийн одоо дөрсөндөө болго Наваарав дэнгийн Отхон Баатар. За Отхон Баатарын дөрсөн ах Наваарав дэнгийн баярсаахан Дундгой аймгийн цагаан дээгээс сумын наран зэтгийн дэлгэр үлээг Дундгой аймгийн айраг сумын мянгат малчин аймгийн алдаа бияж Батсарнгийн Баасан зүрн нарын одоо санаачлан ивент тэтгэн зохион байгуулж буй Хүлэгч ирсэн хэмэр 2020 тэмцээн инхөө эхлэхэд бэлэн болсон. За оролцож байгаа адуучид нам бол одоо дөрмийн танилцууллаа. Шүүгчдийн зүгээс бол одоо дөрмийг танилцууллаа. За эхний төрөл одоо уурга шүүрэг тэмцээн байгаа. За уургыг бол одоо мөрнийхон сайхан явдал донд нь яг голоосон шүүрсэн тохиолдолд одоо бүтэн оноогон авах ийм одоо дүрмтэй. За хувийн дээрээс буюу чэйжэн дээрээс одоо шүүрхэлсэн тохиолдолд одоо тал оноогон авах ийм одоо дүрмтэйгээр өнөөдрийн тэмцээн инхөө эхлэхэд бэлэн болжээ. За ингээд Хүлэгч ирсэн хэмэр 2020 тэмцээний нэгдүгээр одоо оролцогч Дундгой аймгийн цагаан дээгэр сумын угуул Батнасангийн Пүрүүсрэн адуучин гарч ирсэн байна. Сайхан байдал алгамартай гарч иж байгаа энэ адуучин бол Монгол улсын авраг адуучин, Монгол улсын авраг малчин Лувсан жимцэн Батнасангай Пүрүүсрэн. За түүний төрсөн ахын аймгийн алдар бияж Пүрүүсрэнгийн Батнасангийн Нямсрэн гэж одоо ардын хэвсгалийн 96 жилийн үндэсний хөрцөнгөд наадан унган зэр дагаан дөрүүлсэн залуу байдаг. За Пүрүүсрэн одоо сайхан тонгоосоо. За алгамартайгаан бол одоо дүүрэн сайхан шүүрлээ. За тэмцээний маань одоо салхи бол одоо сайхан ангарч байна. За энэ өдөрөөс одоо энэ Монгол төмний уугуулыг хөдөлмөр болго малмаллах эрдэм ухаан за мөн одоо тусгаар тогтнолын нэгэн сайхан том баталгаа болсон мөртний хөв соёлын ар нуруундаа дайж байгаа. Энэ сайхан адуучин залуучуудынхаа донд зохион байгуулж байгаа энэ тэмцээний тэргүүн байрын адуучин бол одоо төмөр хөлөг мотоциклийг бол одоо гардан авна. За дараагийн адуучин бол одоо Дундгой аймгийн Далан жаргалан сумын адуучин Эрдэнэ догтхын сэргэлэн зөв цаарл мөртөө гарч иржээ. За саарл дээлтэй адуучин хүрэн мөртөө одоо шүүрхээр хөдөлсөн байна. За уурган дээр нэг одоо тонгойсон арай одоо хүрч амжаагүй байна. За утрашуулан бүгдээрээ харъя. За ер нь одоо гар бол одоо гүйцэл сунаагүй юм байна. Уургандан бол одоо хүрээгүй юм байна. За дараагийн адуучин Дундгой аймгийн говь ухтаа сумаас оролцогч Монгол улсын авраг малчин Сүрэн даваагийн Баян мөнх гарч иржээ. Дундгой аймгийн говь ухтаа сумын Хонгорвагийн одоо адуучин их багцаагаар нутагтай Монгол улсын авраг малчин Сүрэн даваагийн Баян мөнх гэж одоо залуухан сайхан адуучин гарч ирсэн байгаа. За үнэхээр бас одоо Эрдэнэ сайхан мал сүргэн өсгөн үржүүлж Монгол улсын авраг малчин цол дэмжийг өнгөрсөн жил үрдсэн. За бормортой сайхан шүүрсэн. Аргагүй бас одоо нэг улсын авраг малчин шиг за мөн одоо авраг малчны одоо хүүхэд шиг адуучин залуу шиг бас одоо суган нэг аргагүй гүйцэл сайхан дэнэснийг үзэгчтэй авсан гарлаа. За өнжимэлдэлтэй бормор бол одоо уурган дээр хайль ирсэн. За манай Сүрэн даваагийн Баян мөнх бол одоо ер нь би нэг одоо тэр уургыг шүүрэх ёстой авах ёстой гэсэн шиг аргагүй нэг зөрөгтэйхэн сайхан донгоогоо шүүрлээ. За дараагийн адуучин Дундгой аймгийн айраг сумаас оролцогч Батчимгийн Батарвжих гарч ирсэн байна. За улаан дээлтэй сайхан хөрмөртэй адуучин бол одоо Дундгой аймгийн айраг сумын адуучин Батчимгийн Батарвжих маань одоо гарч ирсэн. За хөрмөрийг одоо давраад хөдөлсөн дог сайхан явдал дунд шүүрнэ. За аргагүй нэг дүүрэн сайхан шүүрлээ те. Эрчтэйхэн сайхан орж ирлээ. Энэ бол одоо арга байхгүй одоо дүүрэн оноогоо шүүгчдийн зүгээс бол одоо авахаар сайхан шүүрлээ. Уурганы одоо яг сайхан дэхийг голоосон шүүрээ авч харагдаж байна. За хөрмөртэй адуучин төвөг хүүхэн сайхан гарч ирээд одоо шүүрлээ. За ажилсаг малч хөдөлмөр төмний өлгийн сайхан нутаг болох 10 аваргын хөвлөгийн хэмээн алдарсан Дундгой аймгийн Луус сумаас оролцогч Дундгой аймгийн Луус сумын адуучин Мөнхбаатарын Нямхүү хулмартай гарч ирсэн байна. За өвөө аав нь одоо Монгол улсын авраг малчин Эммин дэржээ юу гэж одоо сайхан буурал байж хүн байлаа. За 2000 онд одоо хул хатаргаан Дундгой аймгийн бэр наадан төрүүлж байлаа 2001 онд. За Нямхүү маань одоо сайхан шүүрлээ. Аргагүй бас одоо малчин удмын хүн улсын авраг одоо малчин хүний зэхүү байгаа. Монгол улсын авраг малчин Эммин дэржээ юу гэдэг хүний одоо зэхүү Нямхүү бол одоо сайхан шүүрлээ. За дэржээ юу гэсэн 1999 оны Дундгой аймгийн бэр зингэд нааданд Азархан хонгорсоо ярдан айрагд бол хавчиг 7 настанд Дундгой аймгийн бэр наадан төрүүлгэж юусэн юм одоо эрдэнэтэй сайхан уяж хүн байлаа. За дараагийн адуучин маань Дундгой аймгийн Баян жаргалан сумаас оролцогч Бунцэг намжлын инг тогтох шаргамартай гарч иржээ. За доховчтой хазаартай шаргамар сайхан засмалтай шаргамар шугам шиг бутгамар байлаа та. За эрчиндэн сайхан гэрэж үрэх хэрэгтэй. За сайхан шүрсээ. Дундгой аймгийн Баян жаргалан сумаас оролцогч Бунцэг намжлын инг готхон маань одоо сайхан шүүрлээ. За манай нариулагч одоо удаашруулан харуулж байгааг одоо үзэгчтэй авсан гарч байгаа. За өнөөдрийн энэ тэмцээнд бол одоо 48 сайхан адуучин залуу оролцож бас одоо И5 сарын өрсөлдөж байна. За энэ жаргамартай адуучин бол Дундгой аймгийн Баян жаргалан сумын адуучин Бунцэг намжлын инг готхон байлаа. За дараагийн адуучин халтар мартай гарч ирж байгаа энэ адуучин
Дундгой аймгийн говьтай сумын адуучин Сүрэн даваагийн төр мөнх байна. За төрсөнийхэн Сүрэн даваагийн баян мөнх төрөнд одоо сайхан шүүрсэн байгаа. За Монгол улсын авраг малчин Сүрэн даваагийн хөө төр мөнх одоо хэр мартайгаан гарч иржээ. За Дундгой аймгийн говьтай сум гэдэг бол одоо Монгол улсын алдарт үе зовтон 3 төрөн гарсан юм одоо сайхан нутагээд за бормор одоо уурган дээр халирсан даа. Түрүүнд одоо баян мөнх дээр мөн одоо халирж байсан баян мөнх маань харин одоо дүүрэн сайхан одоо тонгоогоод арга банаг алдаж ирээд одоо шүүрж ирсэн. Дүүн бол одоо алдаагийн одоо давтчлаа одоо моринийхэн алдааг бол одоо давтчлаа. Сүүлтээ сарандамхтай бормор шиг одоо харагдаж явах юм. За дараагийн адуучин гарч ирсэн. Дундгой аймгийн дэрэн сумаас оролцогч Наран цэцгийн дэлгэр жаргал адуучин. За ахар дуухан дэлтэй захын зэрд мөртөө одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. Хүлэгч ирсэн хэмэр тэмцээний 8 дахь оролцогч. За энэ бол одоо Дундгой аймгийн дэрэн сумын адуучин Наран цэцгийн дэлгэр жаргал. За халдсан мөртөө хөдөлсөн. За хэрхэн яаж өргөнө одоо бүгдээрээ хамтдаа захин гарцгаая. За уурганда нэг хүрээд алдаа уг нь бол одоо сайхан хөрсөн. Тэгээ атгаж арайхан амжсангүй. За бүгдээрээ удаа шуулан дахиад арцгаая. За уурганы сайхан голоос бол одоо нэг хүрсэн. Харахгүй одоо хүрхийн хувьд бол одоо хүрсэн. За харамсалтай нь одоо атгаж арайхан одоо жидсангүй дээ. За дараагийн адуучин Дундгой аймгийн сайхан дулаан сумын адуучин Чулуунбатын энгч жаргал гарч ирсэн байна. Дундгой аймгийн сайхан дулаан сум. За Дундгой аймгийн айрыг сумтай бол одоо хил залгаа оршдог ийм одоо сайхан носог байгаа. За Дундгой аймгийн айрыг сум гэдэг бол одоо өөрийн аймгийн сайхан дулаан сум далан жаргалан сумтай одоо хил залгаа оршдог зүүн талаараа мөн одоо алтан жирээ сумтай хил залгаа оршдог ийм одоо нутаг байгаа. За сайхан дулааны энгч жаргал буган алтар мөртэй гарч ирсэн. За мөн одоо өнжмөлтэй халтармар яг одоо уурган дээр одоо займчих шиг боллоо. За уурган мөрний бол одоо явдал дунд нь орж ирэх хэрэгтэй. Манай адуучид бол одоо хэдий жинэ эрчтэй ихэн явна төдий жинэ бас одоо мөр займжихгүй байх одоо нар сарандамхтай ахар дэлтэй захын автармар бол одоо уурган дээр займцсан учраас бол одоо арайхан шүүрж ядсангүй. Дундгой аймгийн өндөр шил сумын адуучин Гайжагийн миний биш гарч иржээ. За өнгөрсөн 2019 онд өндөр шил сум үүсгэн байгуулагдсны 95 жилийн өмнө зингэд нааданд соёлон хонгормрон айрагд үйлжүүлсэн ийм одоо захин уяат салуу байгаа. За энэ бол одоо Дундгой аймгийн өндөр шил сумын адуучин Гайжагийн миний биш талан зартай хөрмөртэй эрчтэйхэн гарч ирсэн дүүрэн сайхан шүүрлээ. За аргагүйж одоо сайхан зөрөгтэйхэн шүүрлээ дээ. Мөр бол одоо сайхан явдал донд нь орж ирсэн. За талан зартай хөрмөртэй гарч ирсэн Гайжагийн миний биш гэдэг адуучин бол одоо дүүрэн сайхан шүүрж за шүүгчдээс бол одоо дүүрэн оноогоо авч явах шиг байна. За өнгөрсөн жил одоо сумынхаа 95 жилийн өмнө зингэд нааданд соёлон хонгормоор харагдуулсан ийм одоо уяа залуу байгаа. За дараагийн адуучин Дундгой аймгийн 3 сайхан сумын адуучин Хишиг сүрэнгийн дашним гарч иржээ. За Дундгой аймгийн айраг сум мөн одоо Дундгой аймгийн өндөр шил сум болон за баян жаргалан сумтай ч одоо оронлаараа залгаж байгаа бол одоо Дундгой аймгийн өндөр шил сумтай бол одоо залгаа оршдог. За түрүүний Дундгойн улсын Нямгүйгийн хурдан хулмартай гарч ирсэн байгаа харагдаж байна. Уургийн хулмартай за тонгоноохоо за мөр займцсан тэгээ бухухт нь за мань хүн бол одоо уурахчгүй мөрчгүй үлдлээ дээ. Дундгой аймгийн 3 сайхан сумын адуучин Хишиг сүрэнгийн дашним. За удаа шруулан харнаа. За хулмөр бол одоо ерөн сайхан явдалтай орж ирдэг мөр сайхан эрчтэйхэн орж ирсэн уурганда нэг хүрсэн юм байна. Тэгээ уургын мөр хөл алдагт нь хазаагаад мань хүн биеийн татаж амжилгүй одоо морин ухаа шидчихлээ дээ. За улсын хөр зингэл нааданд унган зэр даган дөрүүлгсэн Ховсмөр аймгийн Баян сумын аймгийн алдарт уяач Батнасангийн ням зүрэн гарч иржээ. За байлуу алаг мөртэй хөдөлгөөн мөртэй одоо захин гарч ирсэн үнгэн малгай одоо тавьчихсан хөрөн дээлтэй хоргон дээлтэй адуучин бол одоо Дундгой аймгийн цагаан тэгэр сумын угуул Баян сумын аймгийн алдарт уяач Батнасангийн нямзран за хоёр самардаад алдаа сартай хэрмэртэй адуучин нямзран маань арайхан одоо шүүрч чадсангүй. За уурганда нэг одоо хүрсэн байх шууг нь. За 2017 оны улсын хөр зингэл нааданд унган зэр даган дөрүүлгсэн давхар ягаар Дундгой аймаг зохион байгуулагдсан говийн бүсийн хурдан мөртийн уралдаанд ам хөдөө нуртуулсан. За мөн одоо 2018 онд Дундгой аймаг зохион байгуулагдсан говийн бүс одоо хайрагдсан да. За Дундгой аймгийн Эрдэнэ сумаас одоо оролцогч адуучин уран жимгийн ган төвшин гарч иржээ. За энэ одоо хүлэгч ирсэн хэмэр 2020 тэмцээн одоо зохион байгуулагдж байгаа энэ цаг мөчид одоо нүүдэлж яваад одоо таарсан юм адуучин байгаа. За бормортойгоо солгоо шүүрсэн аргагүй сайхан шүүрлээ. Дундгой аймгийн Эрдэнэ сумаас бүгд найрамдах Монгол ард улсын авраг адуучин одоо хөдөлмөрийн баатар адуучин дөрөн гарсан ийм одоо түүхтэй сайхан нутгалдаа. Олон жил бол одоо адуун зургийнхаа доотлогоор улстан бол одоо тэргүүн байран жилгарч байсан ийм одоо нутаг бол Эрдэнэ сум. За ингээ Эрдэнэ сумын ган төвшин сайхан шүүрсэн. Дараагийн адуучин Дундгой аймгийн сайхан дулаан сумын адуучин Сав сүрэнгийн мөнх бот одоо гарч ирсэн байна.
За сайхан засмал дэлтэй хүрэн мөртэй тогсронгийн мөнгө хатуучин маань одоо гарч ирсэн байгаа. За уургыг харин алаг мөртэй шүүрэх нэ. За гоо явсан даа гоо. За хэрхэн яаж шүүрэх нэ? Алаг мөр одоо сайхан зог тусчих гад огш харагдаад байх юм. За шүүрсэ. Алаг мөр одоо яахан зог тусах гад байсан. За гисэн хэдиж одоо авирсаар угаад уурган дээр авчирсан. За ямар ч сан уургийг бол одоо шүүрлээ. Энэ бол одоо Дунгаа аймгийн сайхан дулаан сумаас оролцогч Тавсрынгийн мөнгө бот байлаа. За дараагийн адуучин Дунгаа аймгийн цагаан дэлгэр сумын адуучин Баяр сайхны сэргэлэн гарч иржээ. За халахын цэцэн ангийн боржин цэцэн өнгийн өшөөний голом тусаг бол одоо Дунгаа аймгийн цагаан дэлгэр сум байгаа. За дээрхэн үедээ ардын хязгаалаас өмнөх жил бол одоо Дунгаа аймгийн хайрыг сум цэцэн ангийн боржин цэцэн өнгийн өшөөнд одоо ари ялагдаж байсан. Ардын хязгаалын дараагаар хан энтийн уулын ангийн оцсон сансар уулын өшөөнд одоо ари ялагдаж байсан бол 1927 оноос ардын хурлын тэргүүлэгчдийн одоо шийдвэрээр айрыг сум гэж одоо зохион байгуулагдсан одоо орсон. За сая одоо сайхан шүүрсэн биеийн татаж амжсан гэдэг сэргэлэн маань. За уургыг бол одоо сайхан ингээ шүүрсэн байгааг үзэгчтэй охин харж байгаа ингээ хацайсан зээрдмөр уган сайхан орж ирсэн. За тэгээ биеийн татаж амжилг бол одоо хацайчих дөхтөөдөө. За дараагийн адуучин Говьсөнбөр аймгийн Баяндал сумаас оролцогч Батгэрлийн Саран гэрэл адуучин маань гарч иржээ. За төрсөн ахын Монгол улсын авраг адуучин Алтан унагны эзэн Буйна гэж одоо байдаг. За түүний одоо төрсөндөө Саран гэрэл Батгэрлийн Саран гэрэл одоо гарч ирсэн Дунгаа аймгийн цагаан дэлгэр сумын уугууд адуучин үндэ. За түрүүний одоо Батнасангийн нэмзрэнгийн савтай хэрмэртэй хөдөлсөн. За хөө тонгоно. За манай хүний материалын жаахан багтаа юм бол одоо уурган нам бол одоо арайхан үрж амжсангүй. За хэрмэр уг нь одоо сайхан орж ирсэн. Авирган савтай хэрмэр одоо за ингээд яг уурган дээр ихэд баг зэргийн бас одоо займч орсон юм байна. Саран гэрэл маань одоо уурганда арайхан үрж амжсангүй. За дараагийн адуучин халуун мөртэй гарч ирсэн. За энэ бол одоо Дунгаа аймгийн цагаан дэлгэр сумын адуучин мөнгө хоёрын мөнгө тогтох гарч иржээ. За мөнгө тогтох маань бол одоо сайхан халуун мөртэй гарч ирсэн байгаа. За Дунгагийн цагаан дэлгэрээс бол одоо ер нь олон адуучин бас одоо үргэлжлэн ирсэн байгаа. За өнөөдрийн энэ тэмцээнд бол одоо Дөрвөн аймгийн 48 сайхан адуучин залуучууд итав эдрийн явахын сөрөн өрсөлдөж байгаа. За мөнгө тогтох явуулсан нэ халуун мөртэй явуулсан. За уургаан шүүрсэн уургын мөр хөл алдаа хацаалаа. За тэр морныхон одоо явдал дунд нь орж ирэх юм бол одоо уургын мөрөөс одоо хөл алдахгүй байх одоо талтай. За ингээд цогоогоор нь одоо жаахан хурд багтаахан орж ирэхээр одоо мөрөөс хөл алдах гэдэг юм одоо талтай. За манай адуучид бас одоо энэ дээр анхаарах хэрэгтэй. Уг нь сайхан шүүрсэн. За тэгээ уургын мөр хөл алдаж байна гэдэг бас одоо тун тоогоохонд үзүүлэлттэй. Уургын мөр гэдэг бол одоо адуучин хүний эр хүний бас одоо яахан аргагүй үнэнч нөхөр нь байдаг. За дараагийн одоо сумандалтай сайхан халдсан мөртэй адуучин бол Говьсөнбөр аймгийн Сүмбэр сумын адуучин Отхон жаргалын ням гарч иржээ. За ням адуучин бол одоо сайхан хөрөнгө халдсан мөртэй халдсан мөрийг одоо ерөн сайхан эдлэгийн сургацсан юм одоо мөр болж байна вэ. За энэ бол одоо Говьсөнбөр аймгийн Сүмбэр сумын адуучин Отхон жаргалын ням гарч ирсэн. За хамгийн эхлээ гарч ирсэн Пүрэвсрэнгийн халдаг мөртэй одоо хөдөлсөн. За цээж төхөн хэсгээс одоо сайхан шүүрлээ. Энэ бол одоо Говьсөнбөр аймгийн Сүмбэр сумын адуучин Отхон жаргалын ням байлаа. За бүгдээрээ сайхан удаашруулан хариулт харна. За алаг мөр уурган дээр жаахан одоо хөндөөсөн. За нэм маань одоо сайхан шүүржээ. За энэ алаг мөр бол одоо Монгол улсын авраг адуучин Лусан Жимсийн Батнасангийн одоо унаган атуу төвлөгийн дашаан Афган дээр саран дэсгэртэй дандруулжин намхтай сайхан алаг мөр. За дараагийн адуучин Говьсөнбөр аймгийн Сүмбэр сумын адуучин Тавсрынгийн Мандай жаргал гарч иржээ. За Мандай жаргал гэдэг адуучин одоо сайхан сартай зээрэд мөртэй гарч ирсэн. Богинохон шургааны ураг барьж тайко. За алаг мөртэй шүүрэх нэ. Түрүүн алаг мөртэй хэн гарч ирж удаа. За гуйдаа төдөлсөн дөө. За алаг мөр цог тусгаад байдаг юм байна. Гуйдаад одоо явс хийгээ шүүрэх хэрэгтэй. За шүүрсэн. За энэ бол одоо Говьсөнбөр аймгийн Сүмбэр сумын адуучин Тавсрынгийн Мандай жаргал байлаа. За манай найрагч одоо өдөгчтэй охиндээ удаашруулан заахан харуулж байгаа. За хүлэгч ирсэн хэмэр 2020 тэмцээний 19 дахь оролцогчид Тавсрынгийн Мандай жаргал бол одоо уургыг сайхан шүүрлээ. За дараагийн адуучин одоо төлөв зартай сайхан зээрд мөртэй гарч ирсэн байгаа. Дунгаа аймгийн сайхан дулаан сумын адуучин Цэрэн дэжтийн ууган бэр гарч иржээ. Дунгаа аймгийн сайхан дулаан сумын Цэрэн дэжтийн ууган бэр за сайхан дулаан сумаас Монгол улсын алдарт яач хүчрийн юмбал гэсэн гэж одоо сайн уяачин одоо дөрөн гарсан нутагта Монгол улсын авраг малчин Жанжуулөрчийн Бүрний Баатар гэж одоо шууны ясаар нутагтай сайхан буур уяач хүн байдаг. За сайхан дулаан алдартан явьяатнуудын үлгий. За нөгөө шугам шиг сайхан явдаг шарга мөртэй орж ирсэн. Эрчинд нь орж ирээ уургандаа хараахан үрж чадсан гэдэг. За энэ бол одоо Цэрэн дэжтийн ууган бэр байлаа. За удаашруулан бүгдээрээ хамтдаа харъя. За шарга мөр бол одоо аргагүй нэг одоо явдал дундаа гүйдэл дундаа орж ирдэг юм одоо сайхан мөр байлаа. За ер нь одоо шугам шиг сайхан явдаг. Ер нь одоо нөгөө уурганы цээшний үзүүрийг одоо бараг сүүдрийг нь дагаж хөдөлдөг уурган мөр бол одоо байдаг. Тэрүүн шиг одоо шарга мөр бол одоо аргагүй сайхан уурган мөр байлаа.
Сарайхан одоо манай мандаж жаргал маань ууган баяр маань одоо шүүрч чадсангүй. За дараагийн атуучин Дундгой аймгийн сайн цагаан сумаас оролцогч улаан хүүгийн содон зэрэг гарч иржээ. Буур аргийн аргийн өлгий Дундгой аймгийн сайн цагаан сум гэдэг бол одоо Дундгой аймгийн төвийн сум байгаа. За энэ нутагт одоо отроор гарч ирсэн захин атуучин залуу байна. За энэ бол одоо улаан хүүгийн содон зэрэг. За ногоон хуримтай халдсан мөртэй атуучин залуу Зэлдэлцэмрэн давраад өдсөн. За уургандаа нэг 2 хий самартаад одоо хурж амжилтгүй лэтэрлээ те. За бүгдээрээ одоо удаашруулан гарнаа. За халдсамар уган сайхан орж ирсэн. За манай хүн мэдээж одоо мас ихтэй атуучин байгаараа гэж байна. Тонгоогт нь одоо морж ахын хазайсан. За ингээд уургандаа бол одоо хараахан хурж чадсангүй. За дараагийн атуучин Дэлгэр үлгийн өсгөр ээдүү Дундгой аймгийн цагаан дээр сумын атуучин Дэлгэр үлгийн өсгөр ээдүү гэж 16 настай энэ одоо хүлээж ирсэн юмр 2020 тэмцээний хамгийн залуу оролцогч халуун мөртөө одоо гарч ирсэн байна. Энэ одоо тэмцээний гардан зохион байгуулагч Дундгой аймгийн цагаан дээр сумын малчин ард наран зэтгийн Дэлгэр үлгийн өсгөр ээдүү. За халуун мөр одоо сайхан явдал гүйдэлд нь орж ирсэн. За уурганы цээж дүүхэн хэсгээс нь одоо сайхан шүүрлээ. За уургыг бол одоо шүүрсэн. Залуу атуучин аргагүй бол одоо зөрөгтэй сайхан донгойж байна уу. Хараа жоохон хоцроолол донгойд одоо хараа төрүүлээ донгойсон бол уурганы яг сайхан голоосон одоо авах бүрэн боломжтой байлаа. Энэ бол одоо 16 настай атуучин Дэлгэр үлгийн өсгөр ээдүү байлаа. За дараагийн атуучин Дундгой аймгийн Надан жаргалтан сумаас оролцогч Өлзий нарангийн Гамбал атуучин гарч иржээ. Хэдэн хоногийн өмнөөс одоо энэ нутагт хайргийн сумын зохион байгуулагдсан атуучин тэмцээнд одоо амжилттай сайхан оролцож тэргүүн байранд жалгарсан. За ер нь одоо энэ Дорногов одоо ер нь олон тэмцээнд бас одоо амжилттай сайхан оролцдог ийм одоо атуучин залуу байгаа. За энэ бол одоо Өлзий нарангийн Гамбал. За хамарцсан хонгор мөртөө орж ирсэн. За уурганы тийш дөхөн хэсгээс бол одоо сайхан шүүрлээ. За энэ бол одоо 2020 оны 1-р сарын 7-ны өдөр одоо Дундгой аймгийн хайргийн сумын нутаг зохион байгуулагдсан Дундгой аймгийн цагаан дэлгэр сумын атуучин ээдгийн дээр одоо зохион байгуулагдсан тэмцээнд бол одоо тэргүүн байранд жалгарсан ийм одоо атуучин залуу байгаа. За энэ бол одоо Өлзий нарангийн Гамбал гэдэг атуучин Дундгой аймгийн Далан жаргалтан суманд төлөөлөн оролцлоо. За дараагийн атуучин халдсан мөртэй гарч ирсэн. Дундгой аймгийн сайхан дулаан сумын атуучин Мөнгө чулууны Энкватор атуучин гарч иржээ. За бас л одоо ер нь залуухан атуучин байна да. За энэ бол одоо Мөнгө чулууны Энкватор Дундгой аймгийн сайхан дулаан сумын атуучин. За Дундгой аймгийн сайхан дулаан сум бол одоо хайргийн сумтай хил залгаа оршдог гэж одоо та бүхэндээ хэлсэн. За түрүүний шаргамартай хөдөөсөндөө сайхан явдал донд нь орж ирсэн. За шүүрээгүйж бас одоо нэг шүүрсний дайтай одоо тонгоолоо. Морж одоо ер нь сайхан орж ирлээ. За шаргамартай ер нь олон сайхан атуучин залуучууд уурга шүүрж байна да. Шаргамар бол одоо ер нь аргагүй одоо сайхан уурга юмар байна. За Хэнтэй аймгийн Дархан сумын Ятар өргөнгийн уулаар нутагта хоёрын буян дэлгэр атуучин одоо гарч ирлээ. За буян дэлгэр атуучин бол одоо Урдан жилийн Баян мөнх сумын зохион байгуулагдсан Хэнтэй аймгийн авраг атуучин жил уруулах тэмцээнд гормортойгон очиж оролцоод одоо 3 дугаар өрн жалгарч байсан. Өнгөрсөн жил Хэнтэй аймгийн Бэндэр сумын зохион байгуулагдсан аймгийнхаа авраг атуучин жил уруулах тэмцээнд мөн одоо 2 дугаар өрн жалгарсан юм одоо атуучин байгаа. За Явсхинаг халдсан мөртэй гарч ирсэн. Тэр за одоо олон тэмцээнд оролцсон одоо ашир зорилготой атуучин бол одоо хэтэрхий хашрилж байгаа мордны одоо явдлыг нэг одоо хайхтар тооцоолоогүй уурга шүүрэгтэйгэн гол анхаарлаа хандуулж байгаа. За ингээ халдсан мөр уурган дээгүүрнээр авчлаа. Уган сайхан явдал дунд нь орж ирсэн бол одоо хороос одоо гişгдэл алдахгүй байгаа одоо талтай. За дараагийн атуучин Дундгой аймгийн цагаан дэлгэр сумаас оролцогч Тунцэг дөржин Даваачив одоо зэгэл хонгор мөртэй гарч иржээ. За манай Даваачив бол одоо ер нь унган сайхан олон зэгэл хонгор атуугаараа олон наадмын хайр гэдрэ үрддэг ийм одоо сайхан уяат залуу байгаа. За аав нь одоо Тунцэг дөржиж одоо бас сайхан атуучин хүн бэ. Нас өдөр өндөр гарсан ч морин нэрдээ дарцгалж явдаг ийм одоо атуучин хүн байдаг. За Даваачив маань одоо солгоодолтой донгойсон даа. За морж одоо ер нь нэлээд татгалан мөр байна да. Уг нь одоо цээшин дээр нэг сайхан хүрсэн. За хараахан татгаж амжсангүй дээ. За бүгдээр харнаа. За зэгэл мөр аргагүй бас одоо хөл сайтай мөр байна. За ингэж одоо тонгоогоод хазаагаа гişгдэл алдсан хэрнээ бас одоо хөл дээрээ бас ирж харагдаж байна. За дараагийн атуучин энэ одоо тэмцээний нэлээд одоо Ахмад атуучин ашир туршлагатай одоо атуучиндаа оролцох Дорногой аймгийн Ихэд сумын атуучин Улаан хүүгийн Ган нөмөр атуучин маань гарч иржээ. За ер нь одоо ашир туршлага гэдэг бол одоо аргагүй заахаар ийм одоо атуучин байгаа. Олон тэмцээнд оролцож байсан. Олон тэмцээнд бас одоо тэргүүн байранд ялгарч байсан ийм одоо атуучин хүн байгаа. За хүрэн мөртэй гарч ирсэн да. Сайхан эдлэгээтэй хүрэн мөр байна да. За сайхан явсан ийсэ. Сайхан жарамтай атуучин. За дүүрэн сайхан шүүрлээ. Аргагүй одоо авраг атуучин шиг шүүрж байгаа харагдаж байна. Энэ бол одоо Дорногой аймгийн Ихэд сумын атуучин Улаан хүүгийн Ган нөмөр байлаа. За Дорногой аймгийн Ихэд сум бол одоо нэрт их уяаж, оргийн ажил биш Монгол улсын алдарт байр Удамгийн орон гэрэл агсан
За мөн одоо Монгол улсын алдар төвөө тогтгоонгийн саасран гэдэг одоо бас олон сайхан уяач төрөн гарсан түүхийн үлгий захнуудтай. За дараагийн адуучин Хэнтэй аймгийн дархан замаас оролцогч Мегмар Эрдэнэ маань одоо гарч ирсэн байна. Бүрүүлрэнгийн Мегмар Эрдэнэ. За нутгийнхан бол одоо Батхуу гэдэг нэрээр нандахгүй сайн мэднэ. Өнөө жил одоо даргангийн Шилийн бүгдийн харуу мал зохион байгуулагдсан Агтан нүрээд 2019 хүлэгч ирсийн наадад амжилттай сайхан оролцсон ийм одоо адуучин залуу байгаа. За Батхуу тонгоосоо хүрэн мөртэй. За сайхан журдууруу барьсан байна. Яг цаахан одоосон зүрлээ дээ. За энэ бол одоо Хэнтэй аймгийн дархан замаас оролцогч Бүрүүлрэнгийн Мегмар Эрдэнэ гэдэг адуучаа. Түмэн олонний хайрлсан нэр нь бол одоо Батхуу юм байгаа юм. За дараагийн адуучин одоо гарч ирсэн. За энэ бол одоо Дорногов аймгийн Айраг сумын адуучин Инктрийн Цэрэнбаатар гарч ирсэн байна. За өнжимөлөлтэй савтармартай гарч ирсэн адуучин бол Цэрэнбаатар байгаа юм. За Инктрийн Цэрэнбаатар гэдэг адуучин нутгийнхаа дэвжэндээр зохион байгуулагдаж хүлэгч ирсэн хэмэр 2020 тэмцээний 34 дэх оролцогч юм болоо да. За арайхан одоо шүүрч чадсангүй. За Цэрэнбаатар маань 29 дэх оролцогч юм байна шүү үзэгчтэй. Хүлэгч ирсэн хэмэр 2020 тэмцээний 29 дэх оролцогч Дорногов аймгийн Айраг сумын адуучин Инктрийн Цэрэнбаатар бол одоо уурганда 2 одоо хийн самбартаар оролцох шиг боллоо. За улсын авраг шалгаруулах адуучин тэмцээнд 2 удаа одоо тэргүүн байрын шалгарсан Монгол улсын хошин авраг адуучин Төвшин Эрдэнэ одоо гарч ирсэн байна. Дорногов аймгийн Айраг сумын адуучин Төвшин Жаргалын Төвшин Эрдэнэ. За аавн одоо аргагүй сайн адуучин хүн байсан. Үе удмаараа одоо адууны захад одоо өсөж төрнөж яваа. Үе удмаараа одоо морин дээр давцгалж яваа ийм одоо сайхан адуучин залуу Монгол улсын хошин авраг адуучин. За сайхан шүрсэн аргагүй нэг одоо биеийн давирсан аргагүй одоо улсын тэмцээнд одоо тэргүүн байрын жалгарсан Монгол улсын хошин авраг адуучин шиг одоо сайхан шүрлээ. За манай одоо үзэгч түмэн бас одоо уухадаад за Төвшин Эрдэнэ маань одоо аргагүй Айраг нутгийнхаа нэрийг одоо улсын хэмжээний одоо адуучин тэмцээнд одоо өндөр төргөж байгаа ийм шилдэг сайхан адуучин гэдгээ батлан харууллаа. За дараагийн адуучин Дундав аймгийн цагаан дэлгэр сумнаас оролцогч Мегмарын Насан Эрдэнэ гарч иржээ. Хүлэгч ирсэн хэмэр 2020 тэмцээний 32 дахь оролцогч, 30 дахь оролцогч, 31 дахь оролцогч юм байна шүү. За Мегмарын Насан Эрдэнэ гарч ирсэн байгаа. За манай адуучид одоо сүүлийн үед морныхоо дэлийг одоо дархан жаахан хойрог болцсон болоо да. Өнжимөлөлтэй хөрмөртэй гарч ирсэн. За шүүрсэй, сайхан шүүрлээ. За морныхоо дэлийг одоо сайхан одоо сумандалтай мөр одоо унаад сайхан эдлээд за хөдөлгөөн мөртэй адуучин өвлийн жаврыг аргагүй бас одоо нэг тайтгаруулж байдаг да. Адууны элчин жавар тайтгарсан сайхан арга хэмжээ энэ өдөр одоо зохион байгуулагдж байгаа. За энэ халдсан мөр одоо аргагүй сайхан мөр байна да. Сайхан сумандалтай сайхан эдлийг авчсан юм одоо мөр байгаа. За энэ бол одоо Дундав аймгийн өвөгт сумын адуучин Батулгын Баян Жаргал гарч ирсэн. Бас л одоо насцсан өдөр 17-8-аас эдрэг бол одоо тун эдрэгэн залуу байна да. За уурын бугуул хоёрыг ер нь аль алингийн одоо тэгс сайхан эзэмсэн ийм одоо залуу байна да. За баяд халдсан мөртэй гарч ирсэн. Түрүүнд одоо нэм адуучин халдсан мөртэй гарч ирсэн байхад. За Баян Жаргал маань одоо сайхан шүүрлээ. За аргагүй одоо олон адууны захад яваа адуучин сайхан эдэл хэрэгэлтэй халдсан мөрөөнад одоо гарч ирсэн байгаа. За тэр ганцгалсан чөдөр, за хазаарлсан хазаарны одоо тэр цулбуур, жолоо, за олон жирэм энэ бүгдийг нь харж явахад аргагүй одоо энэ цагт одоо ховорцсон сайхан адуучин залуу байна да. Нас бол одоо нэлээд залуухан идэрхэн юм одоо адуучин байна да. За адуучин хүн гэдэг ийм л одоо эдэл хэрэглэлтэй бол одоо явах хэвээр. За дараагийн адуучин Дундав аймгийн өвөгт сумаас оролцох Сэддийн Цол Заяа гарч ирсэн байна. 1970 оны ардын хэвсгалийн Механбэр зэнгэл наадын алгарны уралдааны түрүү мөгнө Дундав аймгийн өвөгт сумаас одоо тодорч байсан Монгол улсын алдар төвөө Шарав жамцын Бөгөн хүрэн гэдэг газар бол одоо төрийн хөл зэнгэл нааданд түмний ихэнх алтан жолоо өргүүлж байсан ийм одоо дүүхтэй сайхан нутгаа. За Сэддийн Цол Заяа одоо гарч ирсэн. За сайхан шүүрсэн. Дундавын өвөгтийн Сэддийн Цол Заяа маань одоо сайхан шүүрлээ. За манай нарийнч одоо удаашруулан харуулж байгаа. Ихтэлтэй зэг амиртны одоо гарч ирсэн. Би хөдсөн дээлэнд үлгий дүүлж хөл нүцгэн тоглож өсөө үйч босоо хэмэртэй төрдөг Монгол ирчүүдийн нэг. Би олон мундаг ах нараар бахархдаг. Яг энэ шиг тэрэн шиг алтын дайтай мөнгөнд байгаа Монголын хоног дэлхийд дуурсгасан авраг болохыг хүсдэг.
Бид 10,000 гуулаа барилдаж дэлхийн тавцанд өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн үнд зүйл өв соёлоо тамгалах болно. Аврагын гараа. За одоо тэгээд шүдэл хамгийн чухал хэрэгтэй. Тийм болохоор шүдэ масын хамгаалах хэрэгтэй шүү залуучууд. Манай гэр бүлийн шүдэг хамгаалагч 600 жилийн түүхтэй Лорал О. Би аваад масын чирчатна. Лорал эмчилгээний шүдний О. Таны амны хүндийн цусан хангамжийг сайжруулснаар буйлны өрөвсөл, шарах, зочрлыг эмчлэж зогсохгүй, шүдийг язоороос нь паала хүртэл бэхжүүлэн хамгаална. Батбих буйл, батбих шүд. Долмаалын эм ханган нийлүүлэх төв болон моносемийн сангийн бүх салбаруудаар There's no use for me to getting up again. And then I dream your lips onto my skin. I've seen many of your futures and plenty of your past. And I walk miles to get through you, but you're just Хүйтэн өвлийн дулаан бэлэг. Эрүүл мэндэ хайрлцгаая. Wellbo дотортой джинс мөмөд. Urban Brand. За уурганы яг сайхан одоос одоо дүүрэн сайхан шүүртэй. Энэ бол одоо Дундгой аймгийн Хувигтал сумын атуучин Сэддийн зол заяа байдаг. За дараагийн атуучин мөн одоо Дундгой аймгийн Хувигтал сумаас оролцогч Нямсрынгийн мөнхөрн атуучин одоо гарч иржээ. За Нямсрынгийн мөнхөрн за Хувигталаас өнөө жил одоо энэ хүлэгчирсэн хэмэр 2020 тэмцээнд бол одоо ер нь олон сайхан атуучин залуучууд бол одоо оролцож байгаа юм байна. За энэ өдөр бол одоо Идэрисийн одоо 3-9 яварт ажигнаж байгаа гэсэн хэдиж одоо атуучин залуучуудын атууны элчинд одоо жавар тайлгарсан үнэхээр сайхан өдөр тохиолсон. За мөнхөрн маань одоо дүүрэн сайхан шүүрлээ. За энэ цагт бол одоо ер нь морьтны соёлыг харахгүй одоо түгээн дэлгэрүүлж байгаа энэ сайхан атуучин залуучуудын одоо хөдөлмөрийг бас одоо өндөрөөр үнэлсэн ийм одоо сайхан арга хэмжээг Дундгой аймгийн цагаан дээр сумын Навааравдангийн Отгонбаатар, Навааравдангийн Баяр сайхан, Орногов аймгийн Хайраг сумын аймгийн Алдарт Батрангийн Баасан сүрэн, заман одоо Дундгой аймгийн цагаан дээр сумын атуучин Наран зүтгийн дэлгэрүүлэг нар одоо амжилттай сайхан зохион байгуулсан. За Дундгой аймгийн цагаан дээр сумын атуучин дэлгэр суурийн Баяр жавхлан гарч ирсэн байна. За сайхан буудаг болгон малгайтай атуучин гарч ирсэн. За мэдээ жадтай хараамтай атуучин байгаа харагдаж байна. За хонгор ухаамар одоо үзүүр дээр одоо хон дээрээ явчлаа. За уурган аваагүй гэсэн ямар ч манай хүн бол одоо морин дээр үлдээ. Ихэд одоо хазайсан одоо виа сайхан татаад авч харагдаж байна. За бүгдээрээ одоо шруулан харнаа. За яг одоо уурган дээр тонгоохт нь бол одоо уургамаар бол одоо ингээ уурганаас хон дээрээ явж байгаа юм. За дараагийн атуучин Орногов аймгийн сайхан дулаан сумаас оролцогч Мөнх насангийн Мөнхбат атуучин гарч ирсэн байна. За Мөнхбат гэж бас л одоо ер нь идэрхэн сайхан атуучин залуу байгаа гэж байна. Сумандалтай шаргамар. За энэ шаргамарч өнөөдөр одоо атуучин залуучуудын арга барыг харааг болосон сайханмар байлаа те. Уртлаг дуухан давлантай энэ одоо жижигхэн шаргамар. За аргагүй нэг зээрийн шага шиг одоо за тэр явж байгаа шугам шиг ерөөсөө одоо шаргамарнд бол одоо хөдлөг таймчиг одоо асуудал байхгүй. Яг одоо тэр хүнийхэн аясаар жолооны аясаар за ингээд Мөнхбат маань одоо сайхан шүүрлээ. Орногов аймгийн сайхан дулаан сумын атуучин Мөнх насангийн Мөнхбат за хүлэгчирсэн хэмэр 2020 тэмцээний 36 дахь оролцогч уургыг одоо сайхан шүүрлээ. Салгай талдаан бол одоо ер нь сайхан шүүрээд гаргаад ирж байгааг одоо үзэгч та гэнэрлээ. За дараагийн атуучин Орногов аймгийн 76 сумын атуучин Инкотын Батсуур гарч ирсэн байна. За Инкотын Батсуур Батүрүүгээд одоо ах トゥ 2 атуучин байдаг. Өнгөрсөн жил одоо дөрсөн ах Батүрүү нь бол одоо олон тэмцээнд одоо амжилттай сайхан оролцож төмөр хүлээг за мотоцикл за машин хүний бас одоо амжиргааны их үзүр болго одоо портер автомашиныг хүртэл одоо ожиж үзсэн ийм атуучин залуу. За түүний төрсөндөө за Батсуур маань одоо хонгормортой гарч ирсэн. За уурган дээр бол одоо тонгойж амжсангүйтэй бараг хонгормор бол одоо замч явчлаа.
За 3 жилийн өмнө одоо Алтар дагаанд Орон аймгийнхан мөр нааданд аяр гэдүүлж ирсэн Алтар дагаа олон нааданд бас харагдсан юм залуу охин уяаш та. За чийж дөхөн хэсгээс нэг бас одоо тонгоогоод амьдсан байна арайхан хүрээгүй юм шиг байна. За дараагийн адуучин Орон аймгийн аяр гэсэн сумаас оролцогч гам зэргийн гам баяр одоо гарч ирсэн байна. За Орон аймгийн аяр гэсэн сумын оролцогч гам зэргийн гам баяр. За Орон аймгийн аяр гэсэн сумаас Монгол улсын алдарт үеж Макстэй явхан дэргүүтэй бас одоо олон сайхан уяаш төрөн гарсан ариун бэлэг түүхийн өдгийн нутаг бол Орон аймгийн аяр гэсэн байгаа. За хонгормор саймчгаад өдөг эрчинд нь орж ирсэн дэхөө. За нэг хий самартаад хоёр дахь дээрээс нь хувь хүн дээрээс нь авлаа. За хувь хүн дээрээс нь авсан тохиолдол одоо тал оноогийн өгж байгаа манай жөөгчд. За ямар ч сан энэ одоо хонгормортой оролцогч бол Орон аймгийн аяр гэсэн сумын адуучин гам зэргийн гам баяр байлаа. Уг нь уурганы гол дээрээс одоо сайхан нэг одоо шүүрсэн. За тэгээ хувийн дээрээс нь авсан дараагийн оролцогч Орон аймгийн 70 жиргatan сумын оролцогч Наранболтын хүүхэн дүү адуучин гарч иржээ. За 70 жиргatan сумын их хонгоруулаар нутагтай Наранболтын хүүхэн дүү гэдэг адуучин бол одоо ер нь энэ хавьтан зохион байгуулагч олон нэмтэнд бас амжилттай сайхан оролцдог ийм одоо шилдэг сайхан адуучин залуу байгаа. Түрүүн дээрсэн Монгол улсын алдарт үеж Максрын ухаануган зээ гүнэд за хөрмөрийг уйдаа төдөлсөндөө сайхан гэртэй адуучин за аргагүй нэг сугнаг үзэд тэнийсэн аргагүй нэг эртээ аав юу шиг тонгоод одоо дүүрэн сайхан шүүрсэн яг урганы дэлхийг одоосон шүүрсэн. За өвөө аав нь Монгол улсын алдарт үеж Максрын ухаан төмөн олондоо өндөр ухаан хэмээн алдарсан сайхан буурлуу яж юм байлаа. 1999 оны боржигн шиг нааданд одоо соёлын хэрмэр айргийн тав дурлуулаад мөнгөн шүүгээд зартай хурдан үлгээ хязаалан насанд нь ам хүчөнд дурлуулж мөн одоо хязаалан буурлуугаа айргийн урд дурлуулж ирсэн ийм одоо уламтай сайн уяж юм байгаа. За дараагийн адуучин Орон аймгийн 70 жиргatan сумын адуучин энэ хотны Батбар гарч ирсэн байна. Өнгөрсөн жил одоо олон тэмцээн уралдаанд одоо төрүүлсэн юм одоо шилдэг адуучин. За тонгоно за дээрс мартаа гарч ирсэн арга дуу одоо сайхан шүүрлээ. Түрүүнд одоо төрсөндөө Батцуур нь одоо арайхан шүүрж ядаагүй. За ахын одоо дүүгийнхэн одоо дутуугийн нүгүүсээ дундуурыг нь дүүргэж сайхан шүүрлээ даа. За суналцсан сайхан урт уургатай хоргон дайтай энэ сайхан адуучин залуу бол одоо Хинтээ ангийн баян мөнгөсмөөс оролцож Монгол улсын авраг адуучин Таасрынгийн Эрдэнэ нот байна. Хинтээ ангийн авраг адуучин жилруудад тэмцээнд одоо олон жил тэргүүн байран жилгарсан Монгол улсын авраг адуучин юм одоо хүн байгаа. Дараагүй нэг одоо 8 алтны усан уурга гэдэг шиг уурганыхан одоо ер нь үлүүр үгс хоёр нь газар шүргэн мөгмээр ийм сайхан уурга барьдаг адуучин даа. За тонгоно. За улсын авраг адуучин маань одоо ер нь төв гүхэн твдэг юмгүй сайхан шүрээд авч байгаа одоо үзэгч та хангарлаа. За хүрэн мөрөж одоо ер нь сайхан явдаг мөр байна. За Хинтээ ангийн баян мөнгөсөм за Монголын шигшүүн хурдан мөртийн их хурд анкатур оролдааны дөрөв магнаа хүннүүн шон хонгормор одоо Хинтээ ангийн баян мөнгөсөм янаган адуу. За баян мөнгөсөм бол одоо ер нь олон сайхан адуучлаараа олон сайхан уяаштараа алдартай юм одоо нутгаа. За дараагийн адуучин Орон аймгийн 70 жиргatan сумаас оролцогч Чулууны Даваасран гарч ирсэн байна. За талан зартай хонгормортой гарч ирсэн ногоо хурган дээртэй адуучин бол Орон аймгийн 70 жиргatan сумын адуучин Чулууны Даваасран одоо гарч ирсэн. За Даваасран одоо хэрхэн яаж үрдэн одоо бүгдээрээ хамтдаа харна. За хонгорморыг бол одоо ер нь хөдөлгөөд за уургандаа бол одоо хүйж амтсангүй. За манай одоо адуучдын уургын мөрн бол одоо яг тонгоох нь бол одоо уурганаас хүндирчээд одоо талаж иглэгдээд байна. За манай адуучид бол одоо уургын мөрөн одоо сайн сургах хэрэгтэй. За өнөөдрийн энэ хүлэгч ирсэн хэмэр 2020 тэмцээний тэргүүн байрын адуучин бол одоо төмөр хөлөг Мацинглаар шагнаж урамшуулах очиртай байгаа. За хоёрт орсон адуучин сая төгрөгөөр, гуравт орсон адуучин 800 мянган төгрөгөөр одоо шагнаж урамшуулж байгаа. За 5 эрдэнэ мал зүргийн одоо адгуулан малаж тэр дундаан одоо Төрөлсийнхаа зөвлөлтөнд одоо дээдлэн залсан Модар эрдэнэ мөрөн одоо дээдлэн жүдэж адуун зүргийн адгуулан малаж байгаа. Энэ сайхан адуучин залуучуудынхаа хөдөлмөрийг одоо өндрөөр нүүлсэн ийм сайхан тэмцээн одоо зохион байгуулагдаж байна. За дараагийн адуучин маань асал одоо самартаад одоо алдаад Орон аймгийн 70 жиргatan сумын адуучин мөнгө жаргалын мягмар гарав байдаа. Саяын адуучин за удаашруулан одоо харуулсан за ер нь малгайчгүй уургачгүй үлдлээ дээ манай хүн. За дараагийн адуучин Орон аймгийн 70 жиргatan сумаас оролцогч ухны өнөр сүрэн гарч иржээ. За өнөр сүрэн ахардaltaй заахан хол ярмартай гарч ирсэн байгаа харагдаж байна. За өнөр сүрэн одоо хэрхэн яаж үргэлжлэх бүгдээр хамтдаа харнаа. За 800-ны дэртэй намхан жаахан хөдөлмөрнийхөө урд талан дээр Монгол түмэн бол одоо тусгаар тогтнодон баталсан хөдөлмөрнийхөө битүүс орон дураар дэлхийн надыг дамгаалсан мөртөн зэ тиймэрдэг сайхан ард түмэн. За ухны өнөр сүрэн одоо сайхан шүүрлээ. Уурганы бас одоо цээж дүүхэн хэсгээс одоо тагнайны хаваас одоо шүүрэг шиг боллоо одоо.
За энэ хонгормор одоо уурган дээр жаахан хүн төрчгөөд тэгээс өнөр сүрэн маань одоо цад сайхан оролгож аваад хөдөлсөнд сайхан явж орж ирлээ. Хонгорморч одоо ерөн сайхан сурчжээ. За ингээд хазарын хамар дээрээ одоо сайхан цагаантай юмр байна. За мөн одоо сартай хамар цагаан юм гэх юм уу та. Сайхан хонгормор байна. За дараагийн адуучин цагаан амартай адуучин Дорнов аймгийн Далан жаргалан замаас оролцогч Бачиргалын Бямбжав гарч ирсэн байна. Засмалтай сайхан хондон цагаан амартай адуучин. За энэ бол одоо Дорнов аймгийн Далан жаргалан замын адуучин Бачиргалын Бямбжав маань одоо гарч иржээ. За Бямбжав цагаан амартайгаа хөдөлсөн дөөгөө. За хэрхэн яаж одоо шүүрхнө бүгдээрээ хамтдаа харъя. Манай адуучид өөрсдийнхөө уургыг бас одоо шүүрж байгаа. За арай жоохон зэрэг дутаа юм бол одоо уурганы тээж дүүхэн хэсгээс нэг хий самартаад одоо алдаж байгаа харагдлаа. За энэ бол одоо Дорнов аймгийн Далан жаргалан замын адуучин Бачиргалын Бямбжав байлаа. За Далан жаргалангаас одоо олон сайхан адуучид одоо үргэлжлэн ирсэн байна. За Дорнов аймгийн хайргийн сумын адуучин Баярандын Баярбаатар Далцгаан алаг мартай гарч иржээ. За энэ алаг мартай бол одоо олон адуучид бас одоо уурга шүүрээд байгаа. За энэ бол одоо Дорнов аймгийн хайргийн сумын адуучин Баярандын Баярбаатар одоо гарч ирсэн байна. За хайргийн сумын одоо Нүдэн багийн одоо их цав гэдэг газар энэ өдрийн тэмцээн одоо амжилттай сайхан зохион байгуулагдаж хүлэгч ирсэн хэмэр 2020 тэмцээний 47 дахь оролцогч Баярбаатар маань одоо арайхан жүүрч чадсангүй. За уг нь одоо сайхан орж ирсэн сайхан донгойсон. За тэгээд арайхан одоо жүүрч чадсангүй. За алтагмөр зог туссан байна. Түрүүнд одоо яхан зог тусах гээд байсан. За энийг бол одоо шүүрсэн тооцохгүй. За энэ бол одоо Баярандын Баярбаатар байлаа. За дараагийн хэрэг мартай адуучин Дундгой аймгийн Хоёуухтай сумын адуучин Мөнх далайн Эрдэнэчээр гарч иржээ. За ахардалтай сайхан хэрэг мартай гарч ирсэн байна. За энэ бол одоо Дундгой аймгийн Хоёуухтай сумын Мөнх далайн Эрдэнэчээр. За Хоёуухтаас Монгол улсын алдарт яаж Шарав жамс Монгол улсын алдарт яа Түмэн алтан тарилэг хэмнэн алдарсан намжлын баяр сайхан. За мөн одоо Монгол улсын алдарт яаж Жунаан төгтөн нарын дэргүүтэй олон сайхан уяачид одоо дөрөн гарсан нутагаа. За ингээ Хоёуухтын Эрдэнэчэр маань одоо арайхан жуулж чадсангүй. За ер нь одоо уургандаа хүрээчгүй юм байна да. За одоо хамгийн сүүлийн адуучин одоо шүүрэн Дорнов аймгийн Далан жаргалан сумын Чойдгдшин Батбаяр Аривжир адуучин байна. Холмортой одоо гарч ирсэн Аривжир адуучин. За арайхан одоо шүүрж чадсангүй. Хардайлтай Аривжир адуучин хамгийн сүүлийн одоо оролцогч байсан. За сүүлийн оролцогчдод арайхан биш байсан Дорнов аймгийн Далан жаргалан сумын адуучин Чойдгдшин Батбаяр адуучин одоо гарч ирсэн байна. Ави хайргийн сумын Нүдэн багийн малчин Гомбын чулуу гэдэг юм байна. За өнөөдөр бас одоо энэ хайргийн сумын Нүдэн багийн энэ их цав гэж энэ сайхан тэмцээд бас өнөөдөр адуучин тэмцээн гэж одоо сайхан тэмцээн зохион байгуулж байна. Энэ тэмцээний талаар бас одоо сэтгэлээ сайхан бэлдээ. Энэ тэмцээн зохион байгуулж манай орон нутагт сайхан тэмцээн зохион байгуулж явж байгаа гэдэг би тууштай баярлж байна. Ахмад олон түмэн энэ ард түмний өргөн хэмжээнд одоо явж байгаа тэмцээнд зохион байгуулсан ард түмэн та бүхэнд баярлж байна. Тэгээд одоо яг энэ цаваараа их цав гэдэг. За таны залуунаас одоо мэдээж морин дэл дээр өнгөрсөн баг тийм ээ. Залуунаасаа сайхан дурсаж. Час залуунсандаа баг залуудаа 18 тагаас адуу малж байгаад зэрэгт яваад ирээд 71 онд цагаас алгаж 3 жил адуу маллаа. Дорногов Эрдэнэ суманд адуу малч нөөж байгаад илгээлтээр байж байгаа. Тэгээд зэргийн албыг хааж явж ирээд одоо байж байна. Одоо хайргийн суманд Нүдэн багийн малчин нар байж байна. Нас өдөр хэд хүрч байна? Нас өдөр 71 хүрч байна. За Ахмад настай хүний хувьд бас одоо өнөөдрийн тэмцээнд оролцож байгаа залуучууд бас одоо энэ морь эдлэх, адуутайгаа харьцах энэ тал дээр бас одоо ур чадварын хувьд та юу гэж харж байна? Энэ ур чадварын хувьд мал эдэлж байгаа бид одоо нөхд үе залуунжилж байгаа хүүхдүүд малаа эдэлж эдлэгээ сургаж малдаа ойрхон техникээр их байлгуул байх хэрэгтэй байна гэдгийг зөвлөмөр. Тийм учраас одоо мал эдлэгээ сураагүйгаас хойш
Эдлгээд юм аа. Тамир сууж бэртэнгээ орж одоо малын хүч тарах суухгүй эдлэхгүй болох нь байгаагаас ингэж мал түгэж байна гэдгийг л би итгэж зөвлөмөр. За өнөөдрийн тэмцээнийг бас одоо энэ хайрг сумын нүдэн багийн нутагт бас одоо оторлож яваа сайхан отрын малчид маань бас одоо энэ сайхан нутгийн залуучуудыг цуглуулж энэ тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ зохион байгуулж байгаа улсуудаас одоо хандаж баярын сэтгэлтэй хэлж байна. Энэ зохион байгуулж байгаа манай дүү нэртэй өөр хүүгүүд ач нартаа зээдэ энэ нутгийн нүүдэл юу утан нүүдлэр явж байгаа улс хүн таа өгдөө ондоо сайхан дарган сайхан оч нутгаар ондоо буцахад тавтай сайхан яваарай гэдгийг хүсэж байна таа. За өнөөдөр энэ өвлийн энэ сайхан өдөр бас адуучин тэмцээн амжилттай сайхан зохион байгуулагдаж олон газрын адуучид бас тав эдрийн жавхаагаас орой өрсөлдөж байна. Тийм ээ та өөрийгөө танилцуулаад энэ тэмцээний бас одоо талаар сэтгэлээ бидэнтэй уулзах. Би Дорногов аймгийн сайхан талуу сумын улсын сайн болтон Чулуунбат гэдэг хүн байна. За энэ өдрийн адуучин тэмцээн сайхан болж байна. Энэ цагт сайхан байна, дулаахан сайхан үйл байна, оторч адуучид олноороо орж ирсэн. Өргөн сайхан адуучин тэмцээн болж байна. Тэгээд энэ адуучин тэмцээн зохиож байгаа улсууд энэ телевизийн таа өгдөг тэгээд ажлын амьд төсөй да. За өнөөдрийн бас одоо энэ адуучин тэмцээнд 4 аймгийг хамарсан 50 цаахан адуучин залуучууд орж байна. Энэ одоо адуучин залуучуудын одоо ур чадвар, морьцоогоо харьцаа, адуу эдлэг соёл энийг бас одоо юу гэж харж байна. Сайхан мөрөө эзэмшиж уур сайхан барьцаа, мөрөө сайхан эдэлж бас сайхан залуу хүний жавхаа харагдаж байна сайхан. Эдрэг сайхан энэс хөөтөнд бас ингэж адуу малаа ургалж ингэж сайхан хөгжиж нь шаал сэтгэл сайхан өндөрлөл байна. За удахгүй одоо Монгол түмэн сар шинийн баярт байгаа учраас залгах гэж байна тийм ээ. Цэнхэрлэгцээ үзэн зугаа нийт Монголын ард түмэн болоо тэр дундаа бас одоо Дорногов нутгийн зан болон сайхан дулаанчуудаа бас одоо сайхан мэдээлгээд дэвшүүлж байна. За тэгээ Дорноговчууд болон Дундгойн, Урангайн хорон зүгэлсэн олон адуучин малчтан залуучуудаа өнттэй сайхан үйлчиж өрн хавартай тарган сайхан ороорой гэж шинэ ондоо сайхан амжилттай дүүрэн байгаарай гэж өрөө. За баярлалаа. За хүлэгчэрсэн хэмэр 2020 тэмцээний 2 дугаар үе юу мөртөө шургуулж ураадаг тэмцээн эхэлсэн. Халдсан голдоо зөөхөн одоо орж ирсэн. За тэр цаад талд нь Брүсрэнгийн Батнасан маань одоо хоосон олдээд 70 жаргалан сумын сэргэлэн зөгд одоо хамарцгаа хэр одоо сайхан ургалжээ. За хамгийн буруу талд нь гарсан хамарцгаа сартай хэр одоо бол одоо дорхон нэргүүлээд авсан байгаа гэж байна. Энэ бол одоо Дорногов аймгийн 70 жаргалан сумын адуучин сэргэлэн зөгд байлаа. Дараагийн 2 адуучин гарч ирсэн. Сүрэн даваагийн Баян мөнгө Батарвич 2 гарч ирсэн. За цаатлаас нь Дондоо аймгийн Говьухтай сумын Монгол улсын авраг малчин Сүрэн даваагийн Баян мөнгө одоо сайхан ургалаад авчээ. За наадалд нь Батарвич маань харин одоо хоосон үлдсэн байгаа харагдаж байна. За Сүрэн даваагийн Баян мөнгө хамарцгаа хэр одоо их төртэй хамарцгаа хэр одоо бас л одоо ерөн дорхон ургалаа. Тэр хүнэнд нэргүүлээд авсан байгаа харагдаж байна. За түрүүнд одоо уургаан бас говийн дуухан хэсгээс нь сайхан шүүрсэн байгаа. Морьтой шургаан дээрээ сайхан ургалж та. За дараагийн 2 адуучин одоо гарч ирсэн. За түрүүний шургатаг хамарцгаа хэр одоо Дундгойн луусын нямхуу харин хоосон үлдсэн байгаа харагдаж байна. Инх отхон наадалд нь одоо ургалсан байна. Шарга морьтой гарч ирсэн улаан хөрөмтэй адуучин бол одоо Тунцэг намжлын инх отхон байлаа. Дундгой аймгийн Баян жаргалан сумын адуучин инх отхон одоо сайхан ургалаад эргүүлсэн байна. Дундгойн луусын нямхуу одоо арайхан ургалж чадаагүй байна. За Сүрэн даваагийн 4 мөнгө наран цэцгийн дэлгэр жаргал 2 одоо гарч ирсэн. За хоёулан бар атонд одоо тогссон. За хоёулан хоосон үлдсэн болоо та. За удаа шруулан харъя. За Сүрэн даваагийн төр мөнгө одоо хушуулсан байна. Бор атог одоо хушуулдаад алдсан байна. За цаадалт нь дэлгэр жаргал бол одоо хараахан долгоо олоогүй хоосон үлдсэн байна. За дараагийн 2 адуучин инх жаргал миний виш 2 одоо гарч ирсэн. За халиун адаг бол одоо хоёулан гоёхонтой сайхан ургалсан миний вишийн одоо уурганы хувийн угсаан тасарч шиг болов одоо.
За Хавтрмартын адуучин бол одоо Чулуунбатын инг чиргал одоо сайхан ургалсан. За тийм байна. Тондгой өндөр жилийн Калигийн миний иш одоо хөрөмөртэй гажраа сайхан ургалсан болоод одоо хувийнхын ухсаа тасарсан байгаа харагдаж байна. За энэ дээр одоо барагч чир оноо авахгүй бол одоо адуучин хүн одоо эдл хэрэглэдэг одоо Батүхийн байдлыг одоо өөрөө хангах учиртай Батнасангийн нэмтрэн сайхан ургалсан. За таман аргагүй нэг 1000 одооны захад явдаг хүн шиг одоо ургаллаа. Төрийн наадмын унган дагаан дөрүүлсэн Батнасангийн нэмтрэн маань одоо сайхан журд урагтай гарч ирсэн. Сайхан ургаллаа. 3 одооны хамгийн задлыг нь ургалаад одоо ерөн татаад иргүүллээ. Энэ бол одоо Батнасангийн нэмтрэн байсан хамт ургалсан ган дөвшин бол за ган дөвшин энэ одоо гарч ирсэн байна. Түрүүн дашны одоо Батнасангийн нэмтрэнтэй хамт гарч ирсэн. За хоёр бормор одоо гарч ирсэн. Хоёулангийн дэргүүлээд авч харагдаж байна. За энэ бол одоо Эрдэнэ далайн сумын ган дөвшин. Замын одоо сайхан дулааны мөнгө бот хоёр байна. За хоёр сайхан ичээд бормор гарч ирсэн. Хоёулангийн нэгээр нь одоо уургалах ёстой. За эхний борморонд нь одоо хоёулаа ийсэн байна. За цаатлын адуучин арай төрүүлээ уургалсан юм байна шүү. За наадлынх нь бол одоо Эрдэнэ далайн ган дөвшин. За цаатлынх нь бол одоо мөнгө бот хоёр байлаа. За Батгэрлийн саран гэрэл одоо зүүн гар талд нь ихтэлтэй цэгийн гарч ирсэн байна. За та гоёдоо. За энийг одоо шургаа гинэ. Батгэрлийн саран гэрэл маань одоо Батнасангийн нэмсрэнгийн уургын цэг амартай гарч ирсэн. Саар датаг мань за замтайхан гоё ургалсан да. Уургын цэг амарч аргагүй шургааны адуу юм а төгжээ зогсож байдаг. Саран гэрэл маань аргагүй одоо шуутай сайхан адуучин байна да. Уурган эмээдийнхэн одоо урд дээр хуу тагтагтаа гараад ирсэн. Наадалд нь адуу нэвтэйгээр цаадалд нь өөрөө одоо морин дээрээ үлдэж байна гэдэг энэ бол одоо адуучин хүний таваа. За дараагийн хоёр адуучин маань энэ мөнгө тогтоох нэм хоёр гарч ирээд за нэм одоо уургалаад авч байгаа бол одоо хонгор адууг одоо Ховсмөр аймгийн Сүмбэр сумын адуучин нэм л одоо хэвдүүлээд авч байгаа одоо харагдах шиг боллоо. За дараагийн хоёр адуучин Мандэ жаргал ууган баяр хоёр одоо за ууган баяр нь гарч ирсэн байна. Мандэ жаргал бол одоо тодорхой шалтгааны улмаас бол одоо тэмцээний дундаас гарсан ингээ ууган баяр хоосон үлдлээ. За дараагийн хоёр адуучин гарч ирсэн. За цаадалт нь хээр адууг одоо тогтоогоод авах шиг боллоо та. За энэ бол одоо хэдэн живийн ууган баяр одоо гарч ирсэн болтой байна. За тэр цаатлын халуун мөртөө адуучин өсөг ирээдүй одоо ургалаад авчээ. Содон зэрэг өсөг ирээдүй хоёр гарч ирсэн. Дэлгэр үлгийн өсөг ирээдүй дэндөө сайхан ургалсан байна. 16 настай адуучин. За хонгор адуугаас одоо хоёулаа ургалсан. Дараагийн хоёр адуучин бол одоо хонгор адууг хоёулаа ургаллаа. Энэ бол одоо гамбол Өлзийн нарангийн гамбол гэдэг адуучин цаад алтан дээр хурган малгай сөхөд авчирсан. Улаан дээртэй хонгор мөртөө адуучин байгаа юм. За наадлынх нь адуучин бол одоо мөнгө чулууны инкватор байлаа. За хоёулаа сайхан ургалсан. Дорнов аймгийн 76 сумын адуучин гамбол Дорновын сайхан дулааны инкватор хоёр бол одоо хоёулаа сайхан ургалсан. За энэ үн дээр бол одоо манай зөвчд оноогоо одоо зохисны оноогоо өгж байгаа. За дараагийн хоёр адуучин даваач цагаан дэрийн даваач хадсан мөрийг одоо сайхан ургалаад авлаа та. За түрүүний одоо шүүрдэг ухаан мартагаан гарч ирсэн. Хуйгийн буйн дээр хонгораадаг адуу. За ман замтайхан сайхан ургалаа. Хинтээ ангийн дархан сумын адуучин хуйгийн буйн дэлгэр ихэд сайхан урт уурга барьсан байна. Хашир туршлагатай адуучин л та олон тэмцээнд оролцсон. За урт уургыг аргагүй нэг сайхан эзэмшижээ. Түрүүн тарин одоо уурга шүүрэгтэйгээ жаахан одоо эрчмүүдийн орж ирээ морин одоо уурган дээрээ гарч ирсэн. За шургаан дээр аргагүй сайхан ургалсан. Хинтийн дархны Батхуу. За нөгөө улаан хүүгийн ган нөмөр 2 гарч ирсэн даа. За Батхуу сайхан ургалсан. Хоёулаа одоо уг сайхан ургалсан. За Батхуугийн одоо дундуур нь хээр атлагаараа явцсан байгаа харагдаж байна. За энэ хоёр бол одоо хоёулаа сайхан ургалсан. Улаан хүүгийн ган нөмөр адуучин маань харин харамсалтай нь одоо уургаанд авчихлаа. За хоёулаа хандсан адуунд одоо уургалсан юм байна. Томоосон шилж уургалсан. Дорногийн ихэдийн улаан хүүгийн ган нөмөр туршлагатай Ахмад адуучин одоо уургаан шудруулж байгаа. Цаадалд нь бол одоо энтэй аймгийн Дорхон сумын адуучин Бүрүүсрэнгийн Мегмар Эрдэнэ уу одоо ард олны донд Батхуу гэдэг нэрээр ангилдарсан адуучин маань хатан үзүүртэй хөрмөртэй гарч ирсэн. Хөрмөр сайхан сууж байна. Батхуу маань одоо сайхан татаж байна да. Хоёр адуу ер нь одоо цаашаа барагтай бол автахгүй шүү. Сайхан шуутайхан залуу байна да. За дараагийн адуучин 3 мөртэй гарч ирсэн адуучин улсын ушаа авраг адуучин Төвшин Эрдэнэ гарч иржээ. За Төвшин Эрдэнэ гарч ирсэн. За тэр цаад алд нь Би хөдсөн дээрэн дүлгийг дүүлж хөл нүцгэн тоглож өсөөгүй ч босоо хэмэртэй төрдөг Монгол ирчүүдийн нэг.
Би олон мундаг ах нараар бахархдаг. Яг энэ шиг. Тэрэн шиг. Алтын дайтан Тэдэн мөрөндөө шиг давгаа. Монголын хоног дэлхийд дуусгасан аврал болохыг хүсдэг. Бид 10,000 гуулаа барилдаж дэлхийн тавцанд өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн үнд зүйл өв соёлоо тамгалах болно. Аврагын гараа. Одоо тэгээ шүдэд хамгийн чухал хэрэгтэй. Тийм болохоор шүдэ масын хамгаалах хэрэгтэй шүү залуучууд. Манай гэр бүлийн шүдэг хамгаалагч 600 жилийн түүхтэй Лорал О. Би аваад машин чирч чадна. Лорал эмчилгээний шүдний О. Таны амны хөндийн цусан хангамжийг сайжруулснаар буйлны өрөвсөл, шарах, цочрлыг эмчлэж зогсохгүй, шүдийг язоороос нь паалах хүртэл бэхжүүлэн хамгаална. Батбих буйл, батбих шүд. Долмаалын эм ханган нийлүүлэх төв болон моносемийн сангийн бүх салбаруудаар There's no use for me to getting up again. And then I dream your lips onto my skin. I've seen many of your futures and plenty of your past. And I walk miles to get through you, but you're just Хүйтэн өвлийн дулаан бэлэг. Эрүүл мэндэ хайрлцгаая. Wellbo дотортой джинс мөмөд. Urban Brand. Төвшин Эрдэнэ хоосон үлдээ цаатлынхын учраа дуучин бол одоо ургалаад авсан. Ингтрийн Цэрэнбаатар ургалсан юм байна. Цаадад нь Норнуу ангийн харгасан Ингтрийн Цэрэнбаатар. За Төвшин Эрдэнэ хонгор адуун салхиваа гарсан хайсан дунд талаас нь Цэрэнбаатар хүрэн одоо сайхан сугалсан боловч тэгээ шургааны үг нь ургаа одоо атгаж амжилтгүй шудраг болсон байгаа харагдах юм да. Уг нь бас одоо сайхан ургалсан байх шүү. За энэ нөгөө говьгдаалын баян жаргал гэж адуучин гарч ирсэн. Хадсан мартаан гарч ирсэн. Түрүүнд одоо уургыг бол одоо сайхан шуурсан байгаа. За бугуйлдахнаа. Сэддийн зул заяатай хамт одоо гарч ирсэн бол Насан Эрдэнэ, Мегмарын Насан Эрдэнэ гарч ирсэн. За Насан Эрдэнэ гоё ургалсан. Аргагүй одоо сайхан ургалсан. За баян жаргал маань бас одоо хонгор одоо бугуйлдаад авчээ. Одоо дөрөвчлөх хэрэгтэй. За бугуйлдсан хүн бол одоо дорн дөрөвчилж байгаа хэрэгтэй. За бугуйл бол одоо их эвгүй өссөн юм биш хонгор мөрөн дээр. За Насан Эрдэнэ, Мегмарын Насан Эрдэнэ бол одоо саард одоо дорн ургалаа сартай саргүй хоёрыг нь тэр үхэнд хараад амжишээ. За энэ хооронд л одоо баян жаргал дөрөвчилж байгаа хэрэгтэй байсан байна. За ингээд дараа одоо дөрөвчилж амжаагүй. За манай баруун аймгийнхан бол одоо бугуйлыг сайхан эзэмсэн байдаг. Говийн хүн бол одоо бугуйлаар сайхан хайж байна гэдэг харахгүй одоо сайхан байна. Оо за энэ хоёр адуучин хоёулаа ургалаад авлаа. За энэ бол одоо Сэддийн Золзыя гэдэг адуучин байгаа харагдаж байна. За Сэддийн Золзыя сайхан ургалсан. За энэ одоо Нямсүрэнгийн мөнгө хүрм ааж дээр цаан талд нь бас одоо сайхан ургалаа авч байгаа харагдаж байна. Хоёулаа бас одоо сайхан оноогоо авч байна. За манай адуучид аргагүй бас одоо ер нь идтэй автай сайхан байгаа харагдаж байна. Адуу сайхан эдэлж байна. Адуутайгаа сайхан харьцаж байна. За энэ наадлаас одоо бар адуу сайхан ургалсан да. Энэ бол одоо дэлгэр суурийн баяр жавхлан дундгуйн цагаан дээрээ дэлгэр суурийн баяр жавхлан байлаа. Баяр жавхлан мөнгө насангийн мөнгө хоттой одоо сургуулж ургалсан. За баяр жавхлан сайхан ургалсан. Мөнгө хот маань харин одоо шаргамартайгаар гарч ирээд дараахан одоо толгой холоогүй юм шиг байна. За хоёр дахь тохиолдол дээр ихтэлтэй хонгор одоо гэрн ургалсан болоо да. За дараагийн хоёр адуучин одоо гарч ирсэн байгаа. Инкотын Батцөөр ган зэрэг хоёр гарч ирсэн. За Инкотын Батцөөр цаадлаас нь ургалжээ. Хонгор мартаа гарч ирсэн залуухан адуучинда. За энэ бол одоо Норнуу аймгийн 70 жаргалан сумын адуучин Инкотын Батцөөр байна. За Буруу мартаа надад нь гарч ирсэн ган зэргийн амбэр маань бол одоо арайхан толгой одоогүй байна. За Инкотын Батцөөр Батүр үгээд одоо анхдуу хоёр адуучин оролцож байгаа.
За ингээд дүү болго одоо Батсуурын ямарчсан одоо сайхан ургалаад орлаа. Өрчин жил Дорнов аймгийн Бернаатанд одоо унган алтар даган хайрагдуулж байсан. Сумынхаа нааданд одоо төрүүлгсэн баг. Баяндад ирээдүйн өмнөд хайрагдуулж байсан. За ганц хонгор одоо хүүхэн дүү адуучин дээр гарч ирсэн. За одоо энийг шургаа гэдэг юм аа. Морин дээрээс хуу татуулсан хэдэж хонгор алдаргыг мөн гоёхонтой сайхан эргүүлээд Монгол улсын алдарт яаж магистрийн ухаан ван зэхөө Наранболтын хүүхэн дүү гэдэг адуучин Шилэн богдын аргамад агтан нүрээтэд амжилттай сайхан оролцсон. Эрэмгийн сайхан адуучиндаа өнгөрсөн жил одоо Далангийн адуучин тэмцээнд одоо төрүүл за богончиг хожиж байсан гэж дуулсан байгаа. Өнөө жил Баян Жаргалангийн адуучин тэмцээнд одоо төрүүлж байсан юм одоо сайхан адуучин. За одоо сайхан барилддаг юм одоо залуу ээ. За дараагийн хоёр адуучин маань одоо хоосон хоцорж байна. Хэнтэй аймгийн Баян Мөнгө сумын улсын авраг адуучин Таасрынгийн Эрдэнэт маань одоо хоосон үлдэж харагдах юм да. Чулууны даваа сүрэнтэй шургуулж ургалсан. За дараагийн хоёр адуучин Мягамар гаруул тав гарч ирсэн байна. За тэр цаа талд нь одоо ухны өнөр сүрэн уургалаад одоо уургаад байгаа өчг шиг боллоо. За харнаа. За тийм байна. Дорнов аймгийн Далан Жаргалан сумын ухны өнөр сүрэн уган сайхан уургалсан хүрэн адаг. За богинохон шургааны уургатай байсан. Тэгээд эмээлгийн араар сууж амжилтгүй байгаад одоо уургаан шодруулчлаа да. За дараагийн хоёр адуучин Аривжирийн одоо талаар нь харууллаа. Аривжир адуучин бол одоо сайхан ургалаа талаар нь харуулаад авч явах шиг байна. Бачиргалын Бямбажвтай гарч ирсэн. Цагаан мөртөө адуучин бол одоо Бямбажв байлаа. За хар дэлтэй адуучин бол одоо эмээлийнхээ урал дээр гарч ирсэн гэсэн адуу нөөдөөс нь хараад одоо хэвтэж байгаа харагдаж байна. Харахгүй сайхан ургалжээ. Сайхан татсан байгаа харагдаж байна. За дараагийн хоёр адуучин Эрдэнэ очор за Бямбаташ хоёр гарч ирсэн байсан болоо да. За өнөөдөр бас энэ өвлийн бас энэ адууны элчинд Жавар тайтгарсан сайхан өдөр бас Дорнов аймгийн Айргийн суман тийм ээ. Адуучин тэмцээн бас одоо амжилттай сайхан зохион байгуулагдаж олон сайхан залуучууд хурд үеж авахсан байгаа одоо сарын өрсөлдөж байна. Энэ тэмцээнийхэн талаар бас одоо сэтгэлдээ овалцаж эхлээд бас өөрийгөө сайхан танилцуулаад. За тийм. Тэмцээн сайхан болж байна. Би Дундгой аймгийн Цагаанлаг сумын 4-р огийн малчин Наваарудгийн Отгонбаатар гэж юм байна. Энэ нутагт отролж яваад сайхан нутгийн найз Баасан сүрэнтэй хамтран ийм зохион байгуулж адуучин тэмцээн сайхан боллоо. Сайхан залуучууд нутаг Хинтээ, Дорногов, Дунгой, Говь Сүмбэр одоо зэрэг гэсэн юм одоо 4-5 аймагуудаас одоо өрөлцөе сайхан оролцож байгаа залуучууд те. Сайхан одоо нэг хоёр юу уурах шүрх мөртөө оруулах одоо яваад одоо сүүлийн явуу оруулах нь гэдэг байна. Сайхан болж байна тэмцээн. Адуучин залуучуудын ер нь ур чадварыг одоо шүүгчдийн зүгээс одоо яаж харж байна? Ер нь ур чадвар шүүгчдийн ярьж байгаагаар бол ер нь жоохон морь идэлмээр байна л гэж яриад шүү дээ. Ер нь бас муу байна. Адуучин залуучууд яах вэ? Ер нь морийг уг нь бол ийм адуучин тэмцээн зохиож ивэл ер нь бас морь унах, идэлх, морь ургалах одоо юу бас хөгжих болов гэж харж байна. Миний бодлоор бол тийм л. За өнөөдрийн адуучин тэмцээн бас одоо энэ бас энэ Монголын энэ хээр талыг бас эзэнтэй байлгаж мөн дээрээс нь одоо үндэсний өв соёлон бас одоо хадгалж явж байгаа энэ сайхан адуучин залуучуудынхаа хөдөлмөрийг бас одоо өндрөөр нүүлж одоо тэргүүн байрыг бас одоо төмөр хүлгээр шагнах ийм одоо нөхцөлтэй адуучин болж байна тийм ээ. За тэргүүн байрыг бол одоо төмөр хүлэг Хүжээ моцикл 2-р ойрыг болохоор сая төгрөг 3-р ойрын 800 мянган төгрөгний одоо бай шагналтайгаар ингээд зохион байгуулж байна да. За энэ Айргийн нутагт бас одоо ер нь урд өмнө отор нүүдлэр олон ирж өвөө тийм ээ. Энэ нутгийн зан олон болоод бас одоо цэнгэрлэгцээ үзэн суугаас одоо Монголын сайхан ард түмэнд бас сайхан мэд дэвшүүлдэг. За энэ Айрг гэдэг нутагт өмнө 8 онд ирж байсан да отор нүүдэл хийж байсан. Түүнээс хойш ер нь ирээгүй байж байгаа. Энэ жил ирлээ. Сайхан байна. Нутгийн ард түмэн сайхан байна тий. Сайхан өвстэй, сайхан өнтэй өвл болж байна. Тэгээ энэ нутгийн Дорновын Айрг сум Нүдэн багийн одоо энэ хамт олон хэднэрт одоо удахгүй сар шиний одоо мэд үргээ да. Сайхан зохион байгуулагдлаа. За баярлалаа. За юуны өмнө баяр хүргэе өнөөдөр бас одоо энэ нутгийн сайхан адуучин залуучуудыг цуглуулж бас одоо энэ өдөр адуучин тэмцээнийг амжилттай сайхан зохион байгуулж байна тийм ээ. Та эхлээд өөрийгөө сайхан танилцуулахгүй юу? За би Дундгой аймгийн Цагаанлаг сумын Наваарудгийн баяр сайхан гэж байна. За би Отгонбаатарын төрс сайхан уу. Тэгээ манай өнөөдөр энэ Дорнов Айргийн сумын нутаг дээр адуучин тэмцээн зохиогоод байгуулалт хийгээ сайхан явагдаж байна. Залуучууд их өргөн сайхан оролцож байна. За өнөөдрийн бас одоо тэмцээнд 4 аймгийг хамарсан. Бас мөн дээрээс нь одоо улсын авраг адуучин бас Энтэн аймгаас үргэлжлэн ирсэн байна. Олон сайхан одоо залуучуудыг хамарсан өргөн сар өрөөтэй тэмцээн болж байна тийм ээ. Энэ тэмцээний одоо ач холбогдол одоо мөн чанарыг одоо та сайхан. За энэ тэмцээн өнөөдөр маш сайхан болж байна. Энэ Отрын адуу
сайхан тарган сайхан байна. Отор сайхан байна. Дөрвөн аймгийн хамарсан их сайхан одоо сайхан залуучууд оролцож байна. Тэгээ их сайхан ургалцгааж байна. Одоо бас морь эдлэх уурга барихыг бас залуучууд одоо бас сүүлийн үед бас нэлээд дэлгэрэнгүй бас яаж явах шиг байна шүү дээ. Эдэлж явах шиг байна шүү дээ. Тэнд одоо их баяртай байна. Ер нь өнөөдрийн орж байгаа адуучин залуучуудын хувьд одоо ур чадварын хувьд таны хувьд одоо юу гэж харж байна? За ур чадвар за дунд зэрэгэл байна да бас. Тэ гайгүй сайхан болох үлгүүд одоо. Цааш тань бас одоо адуучин залуучуудаа бас уриалгах зүйл одоо тийм ээ морио унж идлэх бас одоо мортойгоо харьцах энэ бол одоо бас нүүдэлчин Монгол түмний яхаа аргагүй нэг сайхан өв соёл шүү дээ тийм ээ морин дэл дээр одоо тусгаар тогтолцоо залсан баталсан энэ одоо сайхан мортон Монгол түм болохоор одоо энэ залуучуудаа бас одоо уриалж илэх зүйл юу вэ? За тэгээ морио сайхан унж уургаан сайхан барьж адуугаа сайхан эдэлж явахыг л одоо залуучууд одоо уриалж юу яа да бидний үед ч одоо морио унж уурга барьж лах гэдэг байсан моцгөл нь хоор ундаг байлаа шүү дээ. Тэгээ одоо моцгөл бага унж морио эдэлж уургаан барьж одоо адуун дээр л давах юм. Ерөөл хэлий да. Хүсье да. Тэгээ залуучуудаа тэгж хэлий да. Өнөө жил бас одоо Дорногов аймаг өнтөө сайхан өвөл болж байна. Дорногов аймаг тэр дундаа энэ айргийн суманд бас одоо энэ Дорногов нутгийн адуучид доторчид бас одоо олноороо баг шиг байна тийм ээ. Ингэж одоо сайхан халуун дотноор хүлээж авч байгаа энэ нутгийн зам олондоос одоо хэлэх сайхан баяр үг байгаа. За баялгүй яах вэ? Энэ Дорногов аймгийн айргийн сумын энэ сайхан нутаг дэвсрэлт энэ сайхан ухаан тал адууны одоо нутаг бэлчээр энэ сайхан тал дээр сайхан адуучин тэмцээн зохион байгуулж байгаа айргийн сумын хамт олон одоо энэ доторлж яваа адуучид бүхэнд одоо энэ үл өнтөө сайхан үйлжиж өрн авиртайгаа золгоорой л гэж хэрвээ да. За Дорногов аймгийн айргийн сумын нутаг зохион байгуулагч Хүлэгж ирсэн хэмэр 2020 тэмцээний 3 дугаар үе явган шургуулж ургалах тэмцээн Батнасангийн Бүрөвсрэн гэдэг адуучин хүний бас одоо эд тавыг сайхан харууллаа. За нэг сумаар 2 туулай уудна гэдэг шиг хонгор адаргыг сайхан ургалсан. Ахиад малтаа дэрэнгүүтээ дараагийн адуунд нь уургаан хөвлөд бас одоо ургалаад авч байгааг үзэгчтэй охин харж байна. Энэ бол одоо Говьсөнбөр аймгийн Баян сумын адуучин Батнасангийн за Бүрөвсрэн адуучин маань байлаа. Төрсөн ахын нөрийн наад нь унган зэр дагаан дөрүүлсэн Батнасангийн Нямсран за түүний дүү Бүрөвсрэн одоо сайхан ургаллаа. За 3 дугаар үе дээр бол одоо 10 адуучин залуу бол одоо эхний 2 үе дээр ямар нэгэн байдлаар оноо авч чадаагүй болмаас хасагдсан энэ төрөл дээр бол одоо 38 адуучин залуучууд одоо уургална. За дараагийн адуучин бор асраг гарч ирсэн. За сайхан ургалсаа. Тэрүүхэн нь яг нарийн жахал дураараа сайхан ургалж байна. За энэ бол одоо Дорногов аймгийн 70 жаргал сумын адуучин Эрдэнэ төсний сэргэлэн дуртай байлаа. За ганцхан бар адуу гарч ирсэн. Гişгдлийн дараалаад яг сайхан нарийн жахал дураар нь мөн чуйхантай ургалжээ. За энэ бол одоо сайхан шургаа байлаа. Түрүүнд одоо Батнасангийн Бүрөвсрэн сайхан ургалсан. За Бүрөвсрэн адуучин түрүүнд одоо мөрдөө шургаан дээр алдсан баг шүү. Уургаан шуурсан явган шургаагаа амжилттай хийлээ. За улсын аврагын малчин Баян мөнгө. За ерөн дайрж очиод ургаллаа. Хээр одоо сайхан ургалсан. За энэ бол одоо Дорногов аймгийн Говьсаа сумын Монгол улсын аврагын малчин Сүрэн даваагийн Монгол улсын аврагын малчин Баян мөнгө. За уургаан сайхан шуурсан, мөрдөө сайхан шургуулсан, явган одоо сайхан шургуулжтай. За оноо ер нь одоо нэлээд өндөрхөн болж ирж байгаа харагдаж байна. Энэ бол одоо Дорноговын Говьсаалын Сүрэн даваагийн Баян мөнгө гэж одоо эдэр залуу насндаа Монгол улсын авраг малчин хэмээх сайхан эрхэм алдрын дээр төрсэн юм одоо адуучин залуу. За дараагийн адуучин хонгор адуу гэж за одоо бас гоёхонтой ургалж байна дөө. Дорногов аймгийн айргийн сумын адуучин Батчимгийн Батарвж адуучин байлаа. За Батарвжийг яаж ургалахыг бид нар хамтаа харъя. За хонгор адууч дөрөвдөө жаахан шургуулсан байна. Батарвж маань дөрөвдөө жаахан одоо шургуулсан байна. Уургаан шуурсан мөрдөө шургаан дээр харин алдчих шиг болсон да. Мөрдөө шургаан дээр тулгай алдаагүй байсан бол одоо ер нь замын жил уутахаар одоо байлаа. За дуусын нэмгүү гарч ирсэн. Дорногов аймгийн дуус сумад оролцогч Нямхүү маань за чин нутаг сайхан ургалсан. За сайхан одоо идэрхэн адуучин залуу байлаа. За одоо гут татуулсан гэдгийг одоо хонгор адууг бол сайхан эргүүлээ. За энэ бол одоо Дорногов аймгийн дуус сумын оролцогч Мөнхбат Баатарын Нямхүү. За өвөө аав нь одоо тулгын дамбин дэржээ юу гэж одоо сайхан буурлуу яг чин саяхны хүртэл одоо
Амьд сэрүүн байлаа. Аргагүй одоо удам дагсан сайхан малчин залуу маань одоо аргагүй сайхан ургалж лооснуудынхаа нарыг бас одоо өндөр төрөглөө. За дараагийн адуучин гонцог намжлын энх хотхон гарч ирсэн байна. Дундуугийн Бэнжиргалангийн энх хотхон. За цаатлаар нь адуу шургасан даа ингээд. За энх хотхон маань одоо ер нь дахих юм болоо да. За тийм байна. Адуу буруу шургасан гэдээ одоо дахиж байгаа болтой байна. За уг нь гоё боломж гарч ирсэн. Тэгээд 10 сартай нь одоо 2 дахь шургаан дээр ахиад одоо толгой алдчихлаа та. Энэ одоо дундууг охин юм бол доо. За энэ бол одоо дундуугийн Бэнжиргалангийн энх хотхон байлаа. За дундуу аймгийн өндөр шил сумын уяач Галийн миний биш гэдэг адуучин гарч иржээ. За миний биш түрүүнд одоо уургалаад уурганы хөвний угсаан тасарсан байгаа. Одоо яаж уургалах нь? За тундаа охин юм бол тоо хоосон үлдэж байгаа харагдаж байна. Энэ бол одоо дундуу аймгийн өндөр шил сумын адуучин Галийн миний биш. За дундуу аймгийн цагаан дээр сумын угуул баян дал сумын яриад аймгийн алдарт яаж баснаснгийн юм сүрэн. За тако. За арайхан толгой олсон гүтэйгоо. За манай нямсрам маань одоо сайн уяачаа аргагүй аав нь Монгол улсын авраг адуучин өөрөө мянган адууны захад яваа. За дундуугийн Эрдэнэтэйгээс оролцогч ган төвшин. За ган төвшин одоо аширлж байгаад одоо за зэгэл адуунд огсон. За хитрхи одоо аширлж байгаа дахиад сургуулна гэж бодсон бол одоо нэг шургаац за сая одоо уурга дохиогүй байсан бол одоо дахиж сургуулж болно. Сая одоо өөрөө дохчихсон учраас одоо ямар ч одоо найраагүйгээр ингээд одоо дараагийн адуучин гарч ирсэн. За дараагийн адуучин 5 өдрийн мөнгө бот маань одоо соосон өдөр тасарлаа. Дундуу аймгийн сайхан дасны адуучин мөнгө бот за дараагийн адуучин саран гэрэл гарч ирээ хоосон үлдээ. За түрүүнд одоо мөртөө шургаан дээр мөнч гоё одоо уургалсан да саран гэрэл. За Батгэрлийн саран гэрэл одоо хараахан одоо толгой олж амжсангөө. За Говьсүмбэр аймгийн Зөмбөр сумын ням адуучин гарч иржээ. Ортхон жаргалын ням адуучин одоо гарч ирсэн байгаа. За ингээд толгой хараахан олсонгүй. Энэ бол одоо Говьсүмбэр аймгийн Зөмбөр сумын Ортхон жаргалын ням гэдэг адуучин байлаа. За дараагийн адуучин дундуу аймгийн цагаан дээр сумын адуучин мөнх хоёрын мөнх тогтох гарч иржээ. За ягаан дээлтэй аргагүй нэг 4 цагийн хэрэгэлтэн дээрийн цэцгэн дээдэн гандаа гэдэг шиг гандамж ягаан дээлтэй сайхан адуучин залуу бол мөнгө тогтох гэдэг адуучин байна. Хүлэгч ирсэн хэмэр 2020 тэмцээнд одоо дундуугийн цагаан дэрийн төлөөлөн оролцож байна. Тэр одоо сайхан ургаллаа. За тэрүүгэн нь ургалаад ер нь дорн нэргүүлээд авч байгаа харагдаж байна. За бүгдээрээ одоо удаашруулан харуулна. За нар мэдээ хэвийжээ. Бас одоо нарны одоо өөдөө шахан гэдэг байх гэдэг байгаа. За гэхдээ бол одоо ер нь сайхан тодтомроохон одоо харагдаж байна. За энэ бол одоо дундуугийн цагаан дэрийн мөнх хоёрын мөнх тогтох гэдэг адуучин байлаа. За дараагийн энэ за нөгөө мандай жаргалын оронд оролцож байгаа дундуугийн цагаан дэрийн ээдэг гэдэг адуучин байх шиг байх юм да. За энэ одоо нөгөө замын дундаас одоо тодорхой шалтгааны улмаас одоо оролцож чадхааргүй болсон мандай жаргал адуучингийн оронд орж байгаа. Ээдэг адуучин 1-р сарын 7-нд одоо гадна адуучин тэмцээн сайхан зохион байгуулсан. За талан жаргалын гам бол тэр тэмцээнд бол одоо төрүүлсэн. За манай өсгөрөөд энэ тэмцээний гартан зохион байгуулагч санаачдаг наран дэцгийн дэлгэр үлгийн өсгөрөөд 16 настай адуучин. За манай хүн дээр хонгороцлог гарч ирсэн. Арай жоохон зэрэгэн дутаа юм болоо да. Залуу охин адуучин. Уг нь уургаан сайхан шүрсэн. Мөртийн одоо хамарцгаа хэр атааг мөнч одоо гоёхан сайхан шургуулсан. Энэ хүн дээр одоо уургалцсан толгой олцсон байсан бол ээдэм хэрэг байхсан ч. За дараагийн адуучин одоо гамбалд гарч ирсэн болтой байна. За цааханда ихтэлтэй хэр атааг бол дээр дорн нэргүүлээд авч харагдаж байна. За энэ бол одоо Дорноо аймгийн 76 сумын адуучин Үлзий өрнгийн гамбалд адуучин байна. Удаашруулан бүгдээрээ харна. За ер нь томоосон жилээд ургалж харагдаж байна. Гарсан газраар нь аяж орсон газраар нь татна гэдэг шиг. За гişигдэл алдсан хэдэж одоо уургандаа датагдаа дорн одоо өөрөө хөл дээрээ тэмцэж байгааг одоо үзэгчтэй ахын харж байгаа. Энэ бол одоо адуучин хүний одоо авхаацсан ба. За энэ экватор адуучин гарч ирж байгаа болоо да. За хатсан адуугаас одоо сайхан ургалаад авлаа. Энэ одоо мөнх чулууны экватор юм шиг байна. Орномын сайхан дулааны экватор адуучин халдсан одоо зөөхөн адуу гарч ирсэн. Хар халдсан адууг одоо сайхан ургалжээ. За ингээд хүлэгч ирсэн хэмэр 2020 тэмцээний одоо хамгийн сүүлийн үеийн явган шургуулж ургалдаг тэмцээн одоо дундаа одоо үргэлж ирж байна. За манай адуучид аргагүй сайхан ургалж байна. Хинчэнгийн дархан сумын язар өргөнгийн удаар нутагта хуйгийн буйн дэлгэр адуучин гарч ирсэн. Сайхан сонолцсон урт ургаад за арай жоохон амруугаар шидэж үүтэй хөлтөн дараа явж байгаа харагдаж байна. За манай буйна маань одоо холоос ирээ жаахан одоо амжилт мод ахын оролцож байна. За цагаан дэрийн даваач яваад за манай хүн чинь мөртөө хүн шиг дайраад ургалсан арайхан талгааг нь олсон гүйтээ олон сайхан зэгэл хонгор адуугаар олон наадмын хэрэг төр үрдэж байгаа. Бас одоо ярин сайн гоячаа. За улаан хүүгийн гам нэмэр адуучин Ахмад одоо туршлагатай сайхан адуучин түрүүнд одоо мөртөө шургаан дээр уургаан дэвчихсэн юм байгаа юм. За явган шургаан дээр одоо адуу цаалтаар нь гарч ирсэн. За уг нь одоо ээтэйгээ магтчихсан сайхан урд уурга барьсан байна. Хинтийн дархны батхуу гарч иржээ. Мегамар эрдэнэ гэдэг адуучин. За уг нь эхний хоёр үр дээр одоо ер нь тун сайхан үнэлгээ өндөртэй явсан. За 3 дахь явган шургаан дээр харин одоо толгой олдчихлаа.
За дараагийн брандэлтэй адуучин гарч ирсэн дэко. За толгой алдсан. За брандэлтэй адуучин. За энэ одоо Цэрэнбаатар юм шиг байна. Ингтрийн Цэрэнбаатар гэдэг адуучин. За улсын хошин авраг адуучин Төвшин Эрдэнэ гарч ирсэн. За Төвшин Эрдэнэийг яаж ургалсан бүгдээр арай ганцхан адуу гарч ирсэн. За энийг нь одоо шургаа гэдэг юм да үзэгчтэй. Аргагүй одоо ер нь манайхан одоо ярьдаг да шургааны адууг бол одоо ер нь сартай саргүй хоёрыг нь харнаа гэдэг шиг. За ихэж одоо хотоор гарч ирсэн юм байна. Ганц ур адуу. За уургадаа тэр хоорондоо одоо урдуур дараач ураг амжсан бол одоо за аргагүй нэг улсын нэг хошин авраг адуучин нэг иймэрхүү одоо эренбитэй иймэрхүү эрдэнэтэй байдгаа гэдгийг одоо манай Төвшин Эрдэнэ одоо дүүрэн заахан харууллаа. За дараагийн адуучин гарч ирсэн. За брандэлтэй адуучин Насан Эрдэнэ адуучин маань одоо хоосон үлдээ. Мегмарын Насан Эрдэнэ. За түрүүнд бас одоо ерэн сайхан ургалж харагдаж байсан. За нөгөө бугуйлдаг баян жаргал. За бугуйлыг сайхан эзэмсэн залуу байлаа да. За баян жаргал одоо оноос мэдээ өндөрт яваа түрүүнд 4 жил хэмжээг ба зайтаах. За говийн хүн бугуйлыг ингэж эзэмшиж байна гэдэг энэ одоо аргагүй сайхан адуучны одоо бахархал юм. За бугуйл одоо ер нь доорхон ер нь гişүдэл өгөлгүй ер нь бугуйл одоо гараас мултарсан за суусан хул одоо талаараа харсаа. За аргагүй одоо сайхан одоо бугуйл да. Энэ бол одоо Дунгуйн угтаалын Баттуудын баян жаргал түрүүнд одоо бугуйлтай 4 жилдсэн бол заата баян жаргалч мөн одоо өнөөдөр нэлээд дээгүүрхэн үзэг байлаа да. 4 жил чадаагүй учраас одоо нэлээд одоо оноо хадчих шиг болон да. За явган шургаан дээр одоо сайхан ургасаа. За Сэттийн золзын адуучин гарч ирсэн байгаа харагдаж байна. Говь угтаалын Сэттийн золзын. За говь угтаалынхан бол оноо ер нь нэлээд өндөрт яваа та. За манай золзын аргагүй одоо нэлээд харамсаж байна. Аргагүй энэ одоо түрүүчийн хоёр шатан дээр хоёулын дээр нь одоо оноогон бол одоо дүүрэн авсан байсан. Энэ шатан дээр одоо толгой олсон бол за бас л одоо ер нь үзүүр оролтно гэж одоо ярихаар байсан. Ер нь тун доогүйхэн юм боллоо. За ингээд Сэттийн золзын маань одоо толгой хадчихлаа та. Дундуйн угтаалын ям сүрэнгийн мөнгүрэн. За бас л түрүүчийн хоёр дөрөл дээр хоёулынгийн амжилттай сайхан одоо гүйцэтгсэн. Говь угтаалынхан маань нэг л одоо ер нь дуу дуугаа авалцаа толгой алдаад огчно би. Дараагийн адуучин Дэлгэр сүрийн баяр жавхлан за арай жоохон хойгуур ийжсэн бол өтөө оноо авах бас одоо боломжтой байлаа. За хэр одоо хуршуулдаад авлаа. За ямар ч сан толгой олохын хувьд одоо олдсон. Арай жоохон хойгуур нарийн жахал зураар нь ургалаад эргүүлээд авсан бол уг нь одоо сайхан ургаллаа. Уг нь дөрөв одоо морьтой жургаан дээр сайхан ургалсан байгаа. За энэ нөгөө Дорногуйн сайхан дулааны мөнгө насангийн мөнгөт гэдэг адуучин маань одоо гарч ирсэн байна. Хоёр адуу гарч ирсэн бор адууг ургалах хэрэгтэй. За хоосон үлдээ. Хоёр адуу уг нь сайхан зөрөгтэй хаширсан да. За ингээд мөнгөт маань одоо арайхан ургалж чадсангөө. За энэ нөгөө инкотин матсэр. За бас л одоо ер нь 20 дөнгөж гарах настай идэрхэн адуучин да. За багш хархан за энэ бол одоо сарваа ургалаад авлаа да. Дааган сарваа одоо ургалж шиг боллоо. За шүүгчдийн зүгээс бол одоо ер нь даасарваа одоо уургалахгүй байхыг аль болох одоо эргэмжлэгээрэй гэж одоо адуушилтан бол одоо дахиж хэлж байсан. За энэ дээр бол одоо инкотин Батсуур маань бол одоо багш хархан шараг адуу. За тэгээд гişүдлээ алдаад шараг адуу бол одоо хэвтээд авч явах шиг байна. За дараагийн адуучин одоо гарч ирсэн Гамзэргийн гамбир адуучин гарч ирсэн болтой байна. За энэ халуун адуу уургалсан ухны өнөр сүрэн хараа биш уу та. Ухны өнөр сүрэнтэй тун адилхан адуучин одоо гараад ирж байгаа харагдсан сая. За хүүхэндүү гэдэг адуучин гарч иржээ. Их хонгоруудаар нутагтаа Монгол улсын алдарт яаж өндөр ухна гэсний зэйхүү Наранмолтын хүүхэндүү. За хүүхэндүү одоо яаж ургалсан вэ? За уг нь одоо оноо мэдээ өндөртэй явсан 2 дохиод хаасан үлдлээ. За манай хүүхэндүү гэдэг адуучин бол одоо бас сайхан барилддаг юм одоо залуу байгаа. Өнөө жил одоо шилийн мөгтэй аруур маяцс Дорногуйн нэрийг одоо өндөр төргөөд ирсэн юм адуучин залуу. Инкотин Батруу гарч ирсэн. За Батруу маань одоо харин 2 адууг дагнаар нь ургаллаа. За замаас нь хүүхэндүү хамтсан. Хоёулаа хэлгээрээ харсан даа. За ер нь манай хүнийг одоо ер нь 2 адуу чирж аваад арилсан да. Их цам яар гэж одоо Дэлгэр сайхан хөндий одоо алаг тарлан застай байгаа. За харахгүй одоо олон сайхан адуучин залуучууд хоромж олсон. За тэр талд одоо ер нь нэлээд олон хүний оролцоотой юм боллоо одоо. За энэ бол одоо Дорногуйн далан жаргал сумын адуучин инкотин Батруу байлаа. Өнгөрсөн жил Дорногуйн адаа сумын зуутын хөнгөр зохион байгуулагдсан адуучин нэмдэн амжилттай сайхан оролцсон юм одоо залуу байгаа. Нутагтан бас одоо түрүүлж одоо 4 дугуйтай төмөрлөгийн эзэн болсон юм одоо адуучин залуу байгаа. За Монгол утгатай хоргон дээртэй Хормон болтын адуучин Эрдэнэтийн таасрангийн Эрдэнэт Монгол улсын хорог адуучин. За их одоо урд ургаар хитрхи гоё уургалах гэж байгаа да. Энтийн баян сумын адуучин таасрангийн Эрдэнэт байлаа. За энэ нөгөө ухны өнөр сүрэн энэ гарч ирсэн байна. Дорногуйн далан жаргал сумын ухны өнөр сүрэн за бас л одоо толгой олсонгууд уургаан цээж дөхөн эсгээс сайхан шүүрсэн байгаа. За мөртөө уургалаад харин одоо уургаад ирсэн байгаа. Энэ хар дэлтийн адуучин харимжих адуучин гарч ирсэн байна. За харимжих бүгдээрээ одоо яаж уургалах нь хамтдаа харна.
За сайхан да. Сайхан ургалсан. За энийг бол одоо сайхан ширгаа гинэ. За бүгд хамтдаа харнаас салхиваа гарсан цагийн хатуу гэж. За яг нарийн жихал дураар нь ургалсан. За ер нь гიშгэд лөхгүй талаар нь харуулжээ. За харивч гарахгүй одоо сайхан ургалсан. Баяр үргийн өнөөдөр бас энэ Дорногов аймгийн Айргийн сумандас одоо энэ сайхан Отрын адууны бэлчээрт олон сайхан адуучин залуучуудыг цуглуулж нэг өдрийг бас одоо морьтны хөв соёлыг одоо гайхуулсан сайхан арга хэмжээ зохион байгууллаа. Тийм өөрийгөө танилцуулаа, сэтгэлээ бидтэй бол. За баярлалаа. Намайг наран цэцэг дэлгэрүүлэг гэдэг Дорногов аймгийн цагаан дэлгэр сумын харьяат одоо Отрт энд явж байна. Тэгээ өнөөдрийн тэмцээг сайхан болцоогоож байна. За өнөөдрийн тэмцээнд бас одоо Дөрвөн аймгийн 50 орчим адуучин залуучууд одоо хурамж боллоо шүү дээ тийм ээ. Үнэхээр бас одоо адууны элчинд жавар тайтгарсан сайхан арга хэмжээ болж байна шүү. За сайхан болж байна. Сайхан болж байна театрт. Оролцож байгаа залуучуудын ур чадварын хувьд одоо юу гэж дүгнэж байна? Оролцож байгаа залуучууд ур чадварын хувьд энэ тэнцвэрхэн голтой байна да ер нь. Ер нь тэнцвэр сайхан оролцоогоож байна. За таны хувьд одоо энэ Айргийн нутагт бас одоо Батар нүүдлэр урд өмнө нь ирж өөгөө тийм ээ. Энэ нутгийн одоо зан олон бас одоо энэ нутаг орондоо олон сайхан Батар нүүдлийг одоо хүлээн авч өнлийг одоо өнтэй сайхан өвлжүүлж ирж шүү дээ тийм ээ. Энэ нутгийн зан олондоос одоо сэтгэлээ үг байлгүй. За нутгийн зан олондоо талархаж байгаагаа дэлхийд да. Тэ. Хамтран зохион байгуулсан улсууд та. За хамтран зохион байгуулсан залуучууд хамаатан цаадан ах トゥ өнөр найз нөхөдөө баярлаа гэж хэлээ да. За өнөөдөр бас одоо энэ сайхан арга хэмжээг зохион байгуулсан хүний хувьд одоо ирээдүйн хойч үе болсон энэ адуучин залуучуудаа бас одоо захиж хэлэх үг юу байна тийм ээ. Одоо морин дэл дээр одоо энэ сайхан зарцаглаж байгаа улсууд сүүлийн үед бас одоо мориноос жоохон хөндөрөөд өгнө гэж одоо шүүмжил дагуулад байгаа шүү дээ манайд. За тийм дагуул яриа байгаа. Одоо мортныхоо соёлыг алдахгүй сайхан мортойгоо одоо малаа сайхан идэж хөгжил яваараа хэлэх байна да. За тэгээ Монголын ард түмэн бас одоо удахгүй уламжлалт сар шинийн баяртайгаа учран золоох гэж байна тийм ээ. Нийт одоо синхронлэгцээ үтсэн суугаа Монголын ард түмэн тэр дундаа бас одоо энэ нутгийн сайхан ардуудаа сар шинийн мэдлээ төвшөлтгүй. За одоо гарах гэж байгаа сар шиндээ сайхан шинэлцгээгээрэл гэж хэлээ да. Адуу идэлэг соёлыг түгээн дэлгэрүүлсэн адуучин залуучуудын дундаас одоо сайхан арга хэмжээг зохион байгууллаа тийм ээ. Өөрийгөө танилцуулаад сэтгэлээ бидэнтэй олцохгүй. За баярлалаа. Би Дорногов Айргийн сумын Өдөнбайр гэдэг Малчин аймгийн алдарт байж Баасан сорон гэдэг юм. Өнөөдөр газрын сайхан Дөрвөн аймгийн 10 гаруй сум оролцсон сайхан наадам болж өндөрлж байна. Үнэхээр олон сайхан адуучид эр өрөө гайхуулж, ур чадвараа шалгуулж, юм сайхан тэмцээн болсон их баяртай байна. Оролцож байгаа адуучин залуучуудын хувьд ур чадварын хувьд одоо ямар шуухан байна? За ур чадварын хувьд бол ер нь бол ерөнхийдөө энэ хавьд болдог тэмцээн болгонд ордог сайхан шилдэг залуучууд л оролцлоо. Бүхэл аймаг, Дөрвөн аймаг 10 хэдэн сум дандаа л таньдаг энэ тэмцээн болгонд ордог юм сайхан сайнсаа урагчтай байна. За өнөө жил бас одоо Дорногов аймгийн Айргийн сум тэр дундаа бас одоо Нүдэн баг энэ хавьд өнтэй сайхан өвөл болж байна тийм ээ. Олон газрын бас одоо оторчод орж ирсэн болтой байна. Энэ одоо сайхан отрын улсуудаас энэ нутагт энэ сайхан адуучин залуучуудыг хурамж олуулж бас энэ сайхан арга хэмжээ зохион байгууллаа шүү дээ тийм ээ. Хамтран зохион байгуулсан энэ одоо найз нөхөдөө бас одоо хоёрын сэтгэлээ. За одоо хамтран зохион байгуулсан цагаан дэлгэрээс ирсэн найз огоо одоо дэлгэрүүлэгдээ хамтарч ажилласан найзуудаа үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Өнөө жил одоо ер нь Дорногов аймгийн Айргийн суманд одоо ер нь ямар аймгийн одоо оторчид нүүдэлчид одоо орж ирээд байна тийм ээ. За одоо яг манайхад энэ Өдөнбайр гэдэг нутагт бол Дундгов их бол өвөр хангаагаас их олон айл орж ирлээ. Дундговоос ер нь голцох бол орж ирлээ дээ айлууд. Дундгов өвөр хангаа гэсэн оторчидлаа. За удахгүй одоо Монгол Түмний уламжлалт их одоо баяр цагаан сарын баяр одоо сар шинийн баяр хаяанд ирсэн байна тийм ээ. Тэгэхээр одоо синхронлэгцээ үтсэн суугаа Монголын ард түмэн тэр дундаа одоо нутгийн сайхан ард иргэдтэй бас сар шинийн мэдлээ дэвшүүлэхгүй. За одоо ингээд нийт монголчуудаа сар шиндээ сайхан шинэлээрээ илгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан байхыг ерөөй доо.
За хүлэгч ирсэн хэмэр 2020 тэмцээн амжилттай сайхан зохион байгуулагдаж за 10 залуу бол одоо 3 дугаар өрөөнд одоо оноо тэмцсэн учраас одоо ахиж сургуулж ургалж байгаа үзэгчтэй охин харж байна. За цаадалд нь Улаанбаатар аймгийн Баян сумын Батнасан гимрүү зүрэн адуучин наадалд нь Дорногов аймгийн хайргийн сумын Батарвж 2 одоо гарч ирсэн хоёулаа толгой аллаа. За Дорноговын хайргийн Төвшин Эрдэнэ адуучин цаадалд нь харагдаж байна. Сайхан дулааны мөнгө адуучин наадалд нь за Төвшин Эрдэнэ маань одоо сайхан ургалаад за хонгор адууны сарыг одоо харж авах шиг байна. За бүгдээрээ одоо шууд харна. За тэр үгэнд нь ургалаад ерөн дорн сайхан талаар нь харуулад авсан. Энэ бол одоо Монгол улсын хошоо авраг адуучин Дорногов аймгийн хайргийн сумын адуучин Төвшин Эрдэнэ байлаа. Баян жаргал цаадалд нь богуулсан. За энэ наадалд нь одоо цагаан дэгрийн Насан Эрдэнэ за шарга адууг одоо сайхан ургалаад авч байгаа. Дорногов аймгийн цагаан дэгрийн сумын адуучин Насан Эрдэнэ одоо сайхан ургалаад авсан байгаа. За шүүгтэн одоо онооны дүн гарсан байгаа. Нэгдүгээр баримт бол одоо Дорногов аймгийн 70 жаргал сумын адуучин Өдлийн дарангийн гам бол одоо шалгарсан. За хоёрдугаар баримт бол одоо Дорногов аймгийн Говьухтаа сумын Монгол улсын авраг амлсан Сүрэн даваагийн Баян мөнгө одоо шалгарсан байгаа. За 3 дугаар барийн төлөө одоо 10 залуу оноо дэмжсэн учраас дахиж сургууль ургалж байгааг одоо үзэгчтэй охин одоо дэлгэн харж байна. За сая одоо Насан Эрдэнэ ургаллаа. За дараагийн 2 адуучин Зол заяа мөнгө хүрэн гэдэг одоо Говьухтааны 2 адуучин гарч иржээ. За одоо Нутгийн 2 адуучин за хоёр удаа хоосон гэж харагдах юм. Дорноговын Говьухтааны 2 адуучин за Дорногов аймгийн хайргийн сумын Аривж 70 жаргалангийн хүүхэн дүү 2 одоо гарч ирсэн байна. За энэ 2 адуучин яаж ургасан харгалзий. За Наранболтын хүүхэн дүү гэдэг адуучин Зэгэл хонгор адууг одоо дорн ургалаад хэвтүүлээд авч байгааг харагдаж байна. За ингээд шургасан адууг одоо талаар нь харуул хэвтүүлсэн учраас Дорноговын 70 жаргалангийн Наранболтын хүүхэн дүү Дорногов аймгийн хайргийн сумын Төвшин Эрдэнэ 2 одоо 3 дугаар харийн төлөө ахиж одоо хад жаргуулах одоо эрэхтэй боллоо. За Монгол улсын хошоо авраг адуучин Төвшин Эрдэнэ Дорногов аймгийн хайргийн сум за хайргийн сумын улсын алдарт яаж өндөр ухаан зай хүүхэн дүү 2 гарч ирсэн. За хоёр удаа ургалсан даа Төвшин Эрдэнэ дөрөөлж одоо өөдөөс харууллаа. Хоёр удаа ургалсан бол Төвшин Эрдэнэ нарийн одоо дөрөөлж ургалаад өөдөөс харуулаад ингээ 3 дугаар орон шалгарлаа. За удаа шуудаад харуулъя. За Төвшин Эрдэнэ 10 ахлаараа дөрөөлөд ургалсан юм байна. За ингээ 3 дугаар оронд Төвшин Эрдэнэ чагналттай байранд юу тусгай байранд хүүхэн дүү адуучин ийхөө шалгарлаа. Баяр үргийн өнөөдөр энэ нутгийн сайхан шижигсэн залуучууд өрсөлдсөн тэмцээнд амжилттай оролцсон ч одоо тэргуун байранд шалгарлаа. Тийм өөрийгөө танилцуулаа сэтгэлээ бидтэй болцсон. За баярлалаа. Намайг Дорногов аймгийн 70 жаргалан сумын 1-р огийн адууч Улсын нэргийн гам болд гэдэг. За урд өмнө ер нь одоо адуучин тэмцээнд хэр олон удаа оролцож яваа, ямар шуухан амжилт үзүүлж яваа тийм ээ. Ер нь нэлээ одоо амжилттай. Саяхан болсон талд болсон тэмцээнд 7-нд төрүүлсэн. Өнөөдөр 2 дахь төрүүлсэндээ баяртай байна. Урд өмнө ер нь яаж оролцож байна? Урд өмнө хэд орсон 10 гараа орсон доо энэ. За өнөөдрийн одоо тэмцээний онцлог нь юу вэ? Тийм өрсөлдөгчд бас одоо хэр ширүүн бэ? Өрсөлдөгчнөр бол ширүүн байна. Дөрөв аймгийн 40 хэдэн орсон тэмцээн сайхан боллоо. За дараагийн тэмцээн оролдоонд нь амжилт төсөө бас одоо олон сайхан залуучуудаа үлгэр дуурайлуулж одоо энэ адуу үйлдэлх мортны их соёлын бас одоо цаашаа түгээн дэлгэрүүлж яваарай. За баярлалаа. За баяр үргийн өнөөдөр адуучин тэмцээнд бас 2 дугаар орон шалгарлаа. Тийм өөрийгөө танилцуулаа сэтгэлээ бидтэй болцооч. За. Би Дундгой аймгийн Говьухтаа сумын Сүрэн даваагийн Баян мөнгө ч юм байна. Говьухтааны хаагур нутгалдаг юм. Говьухтаалаас барах хүн чонгор бариад их баг залаа гар нутагтай. За ер нь одоо хэдэн жил азууны захад аггүй ч. Одоо 2000 оноос хойш л адуутай насалт бол одоо адуунд явж ирсэн. Одоо нэг иймэрхүү тэмцээн уралдаанд бол орж явж үзээгүй. Анхных. Нас өдөр хэд хүрж байгаа вэ? Бас одоо Монгол улсын авраг малчин цол өртсөн гэж одоо бодлоо тийм. Тий одоо яг нэг 35 тайл гал явчихна. Улсын авраг малчин хэдэн онд өртөө? Сая өнгөрдөг бол 19 онд авсан. Манай Монгол улсын сайн малчин Сүрэн даваа гэж хүн байдаг. Өнөөдрийн тэмцээний онцлог онцлог одоо яг энэ сайхан залуучуудтай энэ зэрэг сайхан уургаллаа тэгээ яг сайхан байна. Өрсөлдөгчд тэр ширүүн байв. Одоо ширүүн байна. За энэ одоо бас Монголын удам хайрдлыг бас одоо эзэнтэй ойлгож байгаа. Монголын одоо энэ ард түмний уугуулыг хөдөлмөр болгох малмаллах эрдэм ухааныг бас одоо дээдэл шүтэж эрдэнэ зэрэгээ одоо өсгөн хүмүүжүүлж яваа. Энэ одоо сайхан малчдтай хандаж бас тийм ээ. Улсын авраг малчин хүний хувьд тэр дундаа бас одоо залуу адуучин хүний хувьд одоо уриалж сайхан үг хэлж. Одоо яг эцээсээ заяацсан гэж одоо яг сайхан малаад агаад явах юм бол одоо бас хүн амжилт хүрдэг шүү л гэж хэлье да. Яргийн Төвшин Эрдэнэ гэдэг. За хэдэн жил адуу болж байна?
За 3 дугаар ангиас гараад тэрнээс шатан болж байна да. Урд өмнө ер нь энэ уралдаан тэмцээнд оролцож юу? Оролцсон. За амжилтуудаас орлооч. 2018 онд 2019 онд 8 төрүүлж 3 удаа төрсөн. Хаана төрүүлв? Томоохон уу? За улсын арга нэмж энэ жил улсын арга төрүүлсэн. Тэгээд бага ирээд оцоо тэмцээд төрүүлсэн. За ер нь одоо удмын малчин хүн байна уу тийм ээ? Удмын малчин. Аав дандаа өдөө. За өнөөдөр бас одоо өрсөлдөгчд хэр ширүүн байгаа. Сүүлд бас одоо 3 дугаар орын төлөө 10 сайхан залуутай энэ тэнцөөхөө өрсөлдөж бас одоо 3 дугаар орын шалгарчлаа тийм ээ? Энэ жангуу шөөрнө. Өрсөлд дээр нь давгүй. Сайн. За үеийнхэн бас одоо сайхан адуучин залуучуудад хандаж одоо хэлэх үгүй юу? За одоо мороо сайхан уурга хийж барихаас шалтгаална да. За эрхэм хүндэт энэ гам бол танаа Дорногов аймгийн Хайргас сумын Нүдэнбог зохион байгуулагдсан адуучин тэмцээнд авхаал самбаа хурд өчөө сорон амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн талархаж өргөмжлөлт хадгалуулав. Зохион байгуулагч Хайргас сумын Нүдэнбогийн мянгат малчин Баасан сүргийн гэрүүл Ондоо аймгийн Цагаан Тэгэр сумын малчин Отхон Баатарын гэрүүл 2020 оны 1-р сарын 18-ны өдөр гэсэн байна. За, гадаараа докторч тойрч үлгсэн хангал алаг моримжи дуранда очин мартал хоёр талдаа босгож үлгэн хатган нэлээ хийсгэж ирээд газарын ямгаа тэнийтэл бүлгэн харайд самнан бүлгэж байх нь халирмаар тогшин бүлэг юм да. Эрийн хэмэр сэргээс бүлгийн зон дээр шуурхайлсан эрдэнэ бүлгийн эзэн бэ. Би Монгол одоочаа гэсэн байна. За, тэр Сайхо Дорногов аймгийн Хайргас сумын Нүдэн бригадын нутаг их цавгийн цэлгэр удам сайхан өндөр зохион байгуулагдсан бүлэгчэрсэн хэмэр 2020 тэмцээн амжилттай сайхан зохион байгуулагдаж 4 аймгийн 48 адуучин залуу E5 эдрийн явхагаан сорон өрсөлдөж за 3 дугаар орон жалгарсан Монгол улсын хошин авраг адуучин Дорногов аймгийн Хайргас сумын төвшин жаргалын төвшин эрдний шагналыг гардуулан өгж өргөж байна. Зохион байгуулагчид маань гардуулан өгж өргөглөө. Өргөмжлөлт хүрэл медаль 800 мянган төгрөгөд за энэ удаа сайхан арга хэмжээг Дорногов аймгийн Цагаан Тэгэр сумын наран зэтгийн дэлгэрүүлэг Дорногов аймгийн Хайргас сумын аймгийн алдарт бияж Батцэрэнгийн Баасан сүрэн Дорногов аймгийн Цагаан Тэгэр сумын Харьяат Наваа Харавдангийн Отхон Баатар Наваа Харавдангийн баяр сайхан нар одоо хамтран санаачлан амжилттай сайхан зохион байгуулж за шагналт байранд ялгарсан адуучдаа шагналыг гардуулан өгж байна. Дорногов аймгийн Хайргас сумын аймгийн алдарт бияж Батцэрэнгийн Баасан сүрэн 2 дугаар байранд ялгарсан Дорногов аймгийн Говьтаа сумын Монгол улсын авраг малчин Түрэн даваагийн баян мөнгөдийнхөө шагналыг гардуулан өгж өргөж байна. Монгол хүний уугуулыг хөдөлмөр болдог малмаллаг эрдэнэ мухан чамдан сүрэлзэж 34 наснда Монгол улсын авраг малчин ямайг эрхэм зайхан авдрын зэрэг дүрсэн Түрэн даваагийн баян мөнгө адуучин бол одоо 2 дугаар байранд ялгарсан бол энэ өдрийн одоо бүлэгчэрсэн хэмэр 2020 тэмцээний тэргүүн байранд за Дорногов аймгийн Далсан жаргалан сумын адуучин Өлзийн дарангийн гам бол одоо шалгарж зохион байгуулагч Дорногов аймгийн Цагаан Тэгэр сумын Наваа Харавдангийн Отхон Баатар шагналыг гардуулан өгж төмөр хөлгийн дэлгүүрийнхөө атгуулан өгж байгааг үзэгчтэй авхан далдан харж байна. За адуучин залуучуудынхаа хөдөлмөрийг өндөрөөр үнэлсэн үнэхээр зохион байгуулалттай бай шагнал өндөртэй өргөн дэлгэр сайхан арга хэмжээ ийхүү өргөн дэлгэр зохион байгуулагдаж өндөрлж байна.